Цаг сайхан нар гараад бороо ороод наадамдаж баярлаж дуусна уу залуусаа. Их ажлын өдрөд эхэлж байна. N-pop-ийн цог шинхэн дугаар эхэллээ. Channel 11 N-pop Entertainment News. Эхлэе. Улс их орн минь амарсан. Гэхдээ уран бүтээлчд минь огтхон ч амраагүй билээ. Ингээд дотоодын мэдээнд та бүгдийг урьж байна. Channel 11. Үзэгчид та бүгдийг хэдийн сайн мэддэг, халиунта та бүгдийг уулзуулах гэж байна. Энэ их ажлын хажуугаар цав заа гаргаж бидний хүндэтгсэн танд энэ өдрийн мэндийг хүргэе. Орой мэндийг хүргэе. За. Яг одоо ингээд энэ том арга хэмжээг та найруулад ингээд ерөөхдөө эхлэх гэж байна. Өнөөдөр би таны ингээд хөтөлбөрийг хараад ямар гоё юм бэ гэж бодож илээ. Ер нь энэ хөтөлбөрийг бодож боловсруулахдаа та юуг хамгийн түрүүнд нүдэндээ харваа? Энэ хүмүүсийг ямар утгаар ингээд гоё ингэж нүдэндээ харж байгаа сонгож авсан бэ? Нөгөө түүх ариунтай хамтлаг бол өөр байдаг юм байлээ. Өөрөөр хэлбэл түүхээс нь сэдвлээд одоо мөн уран бүтээлийн цар хүрээ, уран бүтээлчтэй хамтарч ажилласан байдлыг харахаар ерөөсөө хөтөлбөр бол маш хялбар гарсан гэж ойлгож байна. Ер нь дуун дээрээ амилцсан гэж хэлж байна. Таны яг ороод ирэнгүүт заа гэд юу гэж өгтөж авах вэ? За одоо тэгэл одоо найруулагч болсон чи ерөнхийдөө жоохон тийм одоо нэг бэргшээсэн маягтай хүлээж авдаг болсон сүүлийн үед бол тэгээд одоо энэ маргааш энэ тоглолт дуусангуудаа дараа нь найзууд ах нар уран бүтээлчд болоод явчихна тийм. За энэ сайхан гайхалтай үйл ажиллагааг найруулж байгаа танд амжилт хүсье, дараа дахин уулзъя. За баярлалаа. Танай телевизийн хамт олон бас амжилт хүсье. N-pop Entertainment News. За үзэгчид фэнүүдээ та бүгдийн хайртай дуучин гээд яг одоо уулзуулах гэж байна. Ингээ дуучин хишиг талаа. Чи дөнгөж цаа нэг гоё мэдчихсэн. Тэрийг нэг манай үзэгчдтэй нэг мэдчлээд хүргэчихдэгхөө. За тэгээд Монгол яг ингээгүй штэ чи сая. Сайн уу гэд нэг гоё. За. Сайн уу. За баярлалаа. Тэгээд чамд бүсгүй минь энэ хосол маш их гоё халуухан харагдаж байна. За баярлалаа. За энд өнөөдөр ингээд харан хамтлагтаа баярыг хүргэхээр хүрэлцэн ирсэн байна. Бас мэдчилтээг хүргэнэ. За тэгээд харан хамтлаг бол Монголын хувьд Legend буюу домогтэй би энэ хамтлагийг багасаа шүтэж өссөн. Тэгээ энэ удаад бас хүндэтгэлийн тоглолтын дээр манай хэмээх одоо топ 5 хит дууных нь нэгийг бас миний би дуулж байгаад бол үнэхээр их туйлах баяртай байна. Харангийн дуунууд бол бид бүхний амьдрал байдаг штэ, тэр чигээр гонигтай, жаргалтай бүх үеүүдэд харан хамтлагийн дуунууд байдаг. Тэгээд энэ удаад би үнэхээр сэтгэл хөдлөж байна, уйлах гээд байна. Одоо яаж тайсан дээр гарч дуулах юм байгаас үнэхээр их сандарч байна. За уйлах гээд байгаа юм чи уйлахаас өмнө ямар нэгэн хүнд нь бас мэдчилгээг хүрэх боломжийг N-pop-оор олгоё яах вэ? За савгаахтай хайртай шүү. Миний одоо дурлалт одоо дуучин байсан баг байхад бол дурлал дуугийн сонсоод одоо бол хайрладаг одоо миний сэтгэлийн маш их хүндтэй хүн. N-pop Entertainment News урлаг савлын оддыг та бүхэнтэйгээ уулзсаар удаж байгаа билээ. Ингээд дараагийн нэгэн хүндтэй зочныг та бүхэнтэй танилцуулах гэж байгаа биш, харин одоо уулзуулах гэж байна. Өнөөдөр ч гадаач юм сайхан байна те Дашкаха. Маш сайхан байна. Налаагаа л шүү дээ. Та ингээд харан хамтлагта хувийнхаа зүгээс мэдчилгээг хүргэнэ үү N-pop Entertainment News-ээр. За тэгээд танаа энэ сувгаар дамжуулаад харан хамтлагийнхаа нийт одоо хамтлагийн гишүүдэд тийм ээ. Энэ их одоо алдартай хамтлаг шүү дээ манай Монголын. Бас манай гадаадд байдаг бас зарим найзууд маань Франц жишээл байдаг найз маань. Машин дотор нь Француудын машин дотор харангийн дуунуудыг ашиглаж идэг гэж байгаа юм. Тэгэхээр манай энэ харан хамтлаг маань ямар уран бүтээлтэй, ямар одоо олон жил яг энэндээ үнэнч явж Монголын рок попд бас яас их үнэтэй хөв нэмэр оруулсан хамтлаг вэ гэдг нь харагдаж байгаа юм тийм ээ. Ингэж одоо бас рок поп урлагийнхаа бас алдартай улсуудыг бас мөнхөлж хийсэн зүйлээр нь мөнхөлнө гэдэг бол маш чухал зүйл. Тэгээ би энэ дээр бол маш их одоо таашаалтай байгаа. Тийм учраас харангийнхаа нийт хамтлагт тийм ээ, харан хамтлагтаа цаашдынх нь уран бүтээлд улам их амжилтыг л хүсье тийм ээ. Өшөө их хийгээрэй.
үзэгчтэй дөнгөж саяхан та бүхэн нэгэн гайхалтай шоу нэвтрүүлгээр Монголынхаа бас нэлээд алдарт дуучин бүсгүйгээ бас ямар их авьяаслаг чадварлаг юм бэ гэдгийг нийт ард түмэн маань бишрэн байсан саяхан билээ. Ингээд тэрхүү бүсгүйтэй та бүгдийг уулзуулах гэж байна. Дуучин Маралжин гоо. За сайн байна уу? Сайн байцгаана уу үзэгчтэй? Орой минь төргий. За өнөөдөр ингээд харан хамтлагтай бас баярыг ингэж уран бүтээлчд нэг нэгэндээ хүргэж байгаа байхгүй юу? Тэгээд за энэхүү ийм том хүндэтгэлийн үнэхээр их баяртай байна. Одоо дагдлаа зогсож байна. За яг сая манай гişиг далаа маань болохоор одоо хин ахта Лавга ахта минь хүргэсэн, Дарсандаг ах маань Чуука ахта хүргэсэн. Харин чи зүгээр хин нэгэнд нь хувьчлан бас баярын мэндийг хүргэл. За тэгвэл бүгдэнд нь минь төргий. Чуука ахта бас минь төргийа. Энэ гайхалтай өдөр бидэнтэй хамт байсан чамд баярлалаа. Дараа гоё уран бүтээлээр нь хамтдаа уулзъя. Бас өнөөдөр учирсандаа баяртай байна. Амжилтыг хүсье бүсгүй минь. За баярлалаа. Мундаг шүү. За баярлалаа. М-pop Entertainment News Та бүхэнд хүрж байна. За үзэгчтэй зуншлах сайхан болж хүн болгон л энд тэнд зугаалж амарч альжаал стрессээ тайлсаар одоо л нэг цугларч байх шиг байна. Ингээд дуучин бүсгүй болох баяр цэцэгтэйгээ та бүгдийг уулзуулж байна. Энэ үдшийн мэндэ сайхан бүсгүй минь. Өшийн мэндийг хүргэе. Яг одоо телевизээ үзэж сууж байгаа бүх үзэгчтэй ч гэсэн энэ гайхалтай оройн мэндийг хүргэе. За энэ гайхалтай өдөш ямар уран бүтээлийг үзэгчдэд өргөх гэж байна вэ? Өнөөдөр миний хамгийн хайртай хамтлаг би бараг харах хамттай нэг цаг үед амьдарч байгаадаа үнэхээр би дуртай одоо бахархдаг. Тийм учраас миний хамгийн хайртай уран бүтээлч маань өнөөдөр маш том одоо уран бүтээлчдийн хувьд те одоо өнөө хүрт хийсэн уран бүтээлийн дүгнсэн те гайхалтай алтан одны эзэн болж байгаад баяр хүргэх гэж ирсэн. Тэгээ өөрийнхөө зүгээс би намайг содон аялгаа дуусан ч хүмүүс юм л бол нэг аялгаа орсон дуу гэдэг байгаа байхгүй. Тэгсэн чинь чи аялгаа гэдэг дуулах шиг гэсэн. Тэгээ их манлахын дуу дуулах гэдэг ингэ зогсож байгаа. За дараагийн уран бүтээл дээр нь уулзсан М-pop Entertainment News-тэй хамт байсан бүсгүй танд баярлалаа. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн амжилт хүсье. Тайзан дээрээс энэ гоё хоолойг чинь сонсно гэдэгтээ баяртай байна. Амжилт. Баярлалаа. М-pop Entertainment News үнэхээр гайхалтай орой мэндийг үзэгчдэд хүргэж байна. Ингээд нэг дон хамтлаг дуучин Баачка. Маш ховрхон үндэд харлаа шүү. Манай хоёр тарцсан. Нэгэн хамтлагаа төлөөлөөд хамгийн анхнартай алдрын одоо авсан хамгаас том амьдрал нь аз жаргал сайн сайн хүсье өрөөё. М-pop Entertainment News Чингисийн талбайгаас нэгэн гайхалтай дуучинтай энэхүү ярилцлагыг өрнөх гэж байна. Өнөөдөр ямар гайхалтай сайхан өдөр вэ? Монголын рок попын одод энэхүү орой хуранч болсон байна. Дуучин Дэлгэр Мөрөн. Сайн байна уу? За сайн байцгаана артусэ. Та тэгээд бас манай үзэгчид маань өнөөдөр энд хуран цуулсны учир шалтгаан болох харан хамтлагтаа бас нэг хувийнхаа зүгээс баярын мэндийг хүргэнэ. Айлынхан багаас ахвал аав шиг энэ ах нарыг бол үзэж өссөн л дөө. Сайхан айлгаа. Энэ дуугаар би амьдралыг гоё хөвөлж олж ирсэн. Одоо энэ ах нарын гоё дуу дуулах гад энэ тайзан дээр зогсож ийн гэдэг бол дээгээд ажгүй явж ийн те. Тэгээд энэ хүмүүс бол хэлжсэн байхгүй. Дэлгэр мөрөө хамтлаг байх хамгийн хэцүү гэж. Хамтлаг байх хамгийн хэцүү. Эргээд би бодсон л та. Харангаас босод хамтлагийг би жишээд шодрог гэдэл л да. Би бодсон. Нэг гишүүн ингээд алга болсон. Эсвэл айгүй олон жил уран бүтээлд хийж байгаагүй байжсэн. Гинт гарч ирээд хэдэн жилийн аймаа гэл. No. Эдгээр яг жинхэнэ байсан. Тийм учраас алдрын одон гэдэг энэ гайхалтай энэ одон зүйлээ шүү дээ. Энэ бол
Баталгаа. Баярлалаа харангаа. Маш их баярлалаа. Үнэхээр та нартай хамт ингэж амьдарч энэ баярлалаа. Ингэж хэлмээр байгаа байхгүй. Тэлгүй ах вэ Монголын урдаа бадаг гайхалтай урлаг соёл рок попын одуудлын цугларчаа. Ингээд дуучин дэлгэр мөрөн харан хамтлагта баярын мэндийг хүргэлээ. Pop Entertainment News дараагийнхаа хүндтэй нэгэн зочиндоо та бүгдийг уулзах гэж байна. Гитарчин Өөчги. Нөр ямар гоё байна тий. Үнэхээр загвар байна. Одоо хар бацаан бахаас шүтчихсэн уусуудаа ингээд алдрын тоглолтыг харах үнэхээр гоё байна. Тэгээ таныг бас энэ гайхалтай орой бас энэ орой эздэд бас мэдчилгээ хүргээч гэж Pop-оос хүсэж байгаамаа. Тэгээ харан хамтлагийнда бол мэдээж хамгаас том хамгийн халуун баярыг өргөн зүйтэй одоо гэж бодож байна. Ягаад гэвэл Монголын энэ рок попын төвхөнд 27 жил ингэж салахгүй, гишүүн солихгүй явсан хамтлаг үл байхгүй. Бүгд хамтлаг гишүүд орж гарч солигдож исэн байдаг. Тэр утгаараа бол харангуул үнэхээр Монголын рок попын төвхөнд бол домог болж үлдсэн хамтлаг. Онцгойлон бол инкмулахтаа бол энэ харан хамтлагийн цаг үучин тий баярын мэндийг хүргэмээр ягаад гэвэл битүүр нэгдүгээрт нөгөө гитарч хоорондоо тэгж ярьдаг л манай хөгийн нөхөргээд нэг хөгийнх байхгүй юу. Хөгийн тий хөглөх гэдэг хөг байхгүй. Тэрс хөгийн амтан гэдэг биш ээ. Тий яг энэ гайхалтай орой мэндийг танд өргөе Pop Entertainment. Үнэхээр гайхамшигтай орой болж байна. Энэ бол бид нар түүхэнд үнэхээр Монголын түүхэнд маш гайхамшигтай нэг хамтлаг байдаг. Тэр бол харан. Өдний хүртэл бид нар сургууль хүмүүжүүлж бидний одоо тэдний дугаар хүмүүжүүлж өсгөж тийм ээ. Одоо урлагийг бас эдгээр төсөөл соёл эрдэнэ харанг за айдсам гэл юу өргөө гэдэг ах нар тийм. Үнэхээр гайхамшигтай. За үнэхээр харан бол Монголд үнэхээр их хувь нэмэр хөрөнгө оруулсан хүмүүс. Хөрөнгө оруулалт. Үнэхээр том хөрөнгө. Хүмүүсийн соёл урлагт Монголын соёл урлагт бол гайхамшигтай өв сан үрдүүлж өгч одоо толион уулг гэдэл одоо наадмын гайхамшигтай толион уулг гэхэр бүхтөө санандаа гэж бодлоо зам гар яг гэдэл хизээш дуусахгүй зам хүний ям амьдралын бүх янз янзын зам гайхамшигтай дуу би энэ дууг дуулахаар үнэхээр нааш алав. За тэгэхээр мэдээч бас өөрийнхөө зүгээс үдгчтэй те харан хамтлагтай хувийнхаа зүгээс баярын мэндийг хүргэнэ үү? Ийм Монгол дүүг болж үлдэж байгаа ах нараар одоо бахархаад ханашгүй бид нар сурах юм их байна тийм ээ монголчууд минь одоо эдний дуу одоо харан хамтлагийн дуунууд бол монголчууд нийтгэж өгж яадаг зөвхөн Монголтоо гэдэг нэгч дуу одоо хүмүүс чихэн сонсогдоогүй үлддэггүй хүн болгон дууг гэдэг хүүхэд болгон дууг гэдэг тийм үү энэ бол хүмүүжил том хүмүүжил бас том одоо гүн ухаан ёс зүй, ухамсар, түүх одоо хүмүүсийн одоо оюун ухаанд юу сэтгэл оюун ухаанд юу нөлөөлөх вэ? Дуу хамгийн хурдан хүрдэг. Дуугаар дамжуулж хүмүүсийг хүмүүжүүлж, эх орноо хүмүүжүүлэх, эх орноо гайхамшигт авч явах ганц ихний шат бол урлаг юм л да. Тэгэхээр ийм урлагт одоо үнэхээр агуу их хүнэмэр болсон харан гахны хамтлагийн хаах бол да. Баярлалаа яг тийм үстэй. Тэ? Ийм сайхан баярын мэндийг хүргэсэн танд баярлалаа. Pop Entertainment News нарийгчтэй баярлалаа. Дараа дахин уулзъя. Яа. Pop Entertainment News та бүгдийгээ сонгодог буланда урьж байна. Сонгодогдоо гайхамшигт балетын урлагда урин залж анхаарлыг хандуулахыг дахин хүсэж байна. За ингээд яг одоо бид бүхэн Их эзэн хааны театрын захирал балетмейстер Дашлавг гэдэг энэхүү гайхамшигт хүнтэй уулзахад бэлэн болсон байна. Сайн байна уу та энэ өдрийн мэндэ? За би ч одоо ингээ гайхамшиг маамшиг инээ түрээд ингээ уучлаарай үзэгчтэй ингээ энэ өдрийн мэнд тэгээд та бүхэндээ жоохон сонгодог урлагийн талаар сэтгэлдээ бодлоо хуваалцах их баяртай байна. Яагаад тэгж хэлсэн бэ гэхлээр бид нар нөгөө энэ булангаараа олон балетын урлагийн талаар мэдээлж байсан л да. За энэ тэнд очоо шагнал авлаа, инглээ шагнал авлаа, гадаадын дотоодод явж байгаа гадаадад балетын урлагаар ажиллаж амьдарч байгаа энэ мундаг гайхамшигт хүмүүсээрээ бахархаад явж идэл нэг л хүнээр бас бахархаад байсан юм.
багш минь Даршлаваг багш минь гэ тэгээд үг үндэс суурь нь хайсараа дараас чинь хөөцөлтөр байгаад энэхүү газар хүрээд ирлээ. Тэгээд энэ таны театр уу? Тийм энийг одоо нэг байгуулад нэг балетын урлагийг нэг унгацхгүй шиг авч явъя гэж одоо байгуулаад их улсад маань хэрэгтэй болох тийм урлагийг хөгжүүлж болох биш тийм ээ. Тэгэхээр зэрэг энийг мэдээж миний мэдсэн энэ хүмүүсийн чадж байгаа юмнууд нь бүгдээрээ улсдаа үлддэг, хүндээ үлддэг. Их оронд нь одоо энэ нэг байгаа нэг бүхэл бүтэн салбарын үлдээгээд бүхэл бүтэн хүмүүсийн хүмүүжүүлээд дараагийн үеийн бие биендээ зааж өгөхөөр бие биентэйг эвсэг найрах болохоор ингээл хувийн байгуулалт үзэж байгаа. Яагаад ер нь сонгодог гэдэг нэрийг өгдөг юм болоо? Аливаа бүх юм сонгодог байж болох талтай ч ягаад энэ балетын урлагийг сонгодог урлаг юмаа гэдэг юм бол мэрэгжлийн хүний хувьд асууж байгаа юм шүү. Гэхдээ ер нь бол хараа сонгодог гэдэг үгэнд би бол аягүй хэрэгэлцдэг. Тийм ээ. Би бол миний хувьд яг үнэхээр сонгодог гэдэг бол яг Монголын одоо уртын дуу хөөми биелгээл гэж боддог. Гэхдээ яг дэлхийд даяараа сонгодог гэд нэрлэлцэн болохоор зэрэг бас сонгодог гэж хэлэх хэрэгтэй баг тийм ээ. Гэтэ гол таны саяны асуудаг юм дээр бол нөгөө мэдрэмж нь арай илүү хурцдсан, мэдрэмж нь арай илүү өндөрлөх рүү тэмүүлсэн, хүмүүсийн хүрч чадхааргүй, бодож чадхааргүй юмд хүрсэн, тэрнлүү тэмүүлдэг тийм ээ. Эд материалаас холдсон одоо хүсэл мөрөөдлөөс бол давсан ийм утгаараа бол бас нэг хэлбэрийн сонгодог байж болох юм тийм ээ. Тэгэхээр зэрэг одоо урлаг дундаа сонгодог гэдэг байгаа юм бол ер нь бол яг үзэгчтэй би нэг хэлэх юм бол энэ бол зүгээр л Италийн урлаг. Сонгодог гэж нэрлэгдээд байгаа энэ балет, сонгодог гэж нэрлэгдээд байгаа энэ хөгжим, сонгодог гэдэг байгаа энэ дуу үргэл байгаа юмнууд эдгээр чинь бүгдээрээ л яг л Италийн үндэсний урлаг. Тэрийг нь айгүй олон хүмүүс олон орон үе дамжин хөгжүүлсэн. Тэгээд өнөөдрийн өндөрлөгт хүрсэн болохоор зэрэг энийг бид нийлээ сонгодог гэж байгаа. Хэрвээ бидний одоо уртын дууг бидний бие биелгээг бас ингээд хөгжүүлсэн бол дэлхийд сонгодог гэж явах бах тийм ээ. Та нэг хэсэг бол Дөрвж Эрдэнэ театрын балет мастер байсан. Одоо ингээд Японд, Германд одоо таны шавнараас ингээд Оросд, Солонгост явал бүгдээрээ л ингээд медаль зүгээд түрээд ирлээ. Энэ бол мэдээж яаж ч бодсон гэсэн таны бас энд бас үүрэг оролцоо болон бас нөлөө байх нь тодорхой. Тэгэхээр ер нь балетын урлаг тэр дундаа Монголын балетын урлаг нь үнэхээр их гайхамшигтай гоо сайхан байдаг. Энэ яг аль төвшөндөө явж байгаа юм болоо та бол тодорхойлж хэлэх ёстой хүнийх нь нэг байх гэж бодож байна. Тэгэхээр зэрэг Монголын одоо энэ сонгодог урлаг гэдэг байгаа энэ тэр тусмаа балетын урсгал гэдэг байгаа нь дотроо бол ер нь бол Аазтай бол аюу их тэргүүлж явсан анхдагч байсан. Одоо нэг хэсэг бол байр суурь бол бүрэн алдсан байсан. Сүүлийн үед бол энэ нэг сайхан залуучууд Монголын залуучууд их ухаантай, их хурдтай, хүчтэй ажилсаг болсноос хойш манайх бол ерөнхийдөө өндөртэй байгаа. Тэгээ монголчин бас нэг арай нэг Европ руу сэтгэлгээтэй байж чаддаг. Бүгдээр Европоор бодож чаддаг болохоор нөгөө яг тэр Европын урлагийг яг Монголынхаа хөрсөн дээр энэ Жамдаггүй гэдэг хүний ачаар бид нар яг зүв болгосон байдаг. Тэгээ тэрнийхээ хүчээр одоо үргэлжлээд их сайхан явж байгаа. Балетын урлагийг шүтэн бишрэгч нэг юм аа. За яг хүмүүс ингээ балет одоо юугаар хичээлдэг юм бол жим, фитнес, усан спорт одоо юу гэдэг юм бол би одоо балетын урлаг гэдээ ярил л та. Тэгэхээр хүмүүс юу гэдэг ингээд нэг хуран дээрээ явдаг уу? Эсвэл ингээд зөвхөн сонголт хийгээд байдаг уу гэж аягүй асуудаг. Зөвхөн мэдрэхгүй нэ. Гэхдээ сүүлийн үед охид бүсгүүчүүд, эмэгтэйчүүд, ээжүүд маань хүүхдүүдээ балетын урлагт багаас нь явуулахад айгүйх шууруулдаг болсон байна. Өөрсдөө ч гэсэн энэ урлагт энэ хичээлд суухыг их хүсдэг болсон байна. Энэ яг юу нь гоёлаад надад мэдрэгдсэн юм нь тэр залуучдаг юм шиг санагдаад идэгий. Их гоё тийм наснасаа их залуучдаг тийм шидэд эмч юм шиг санагдаад идэгий. Зүгээр энэ урлагаар явснаар илүү сайхан гоо үзэсгэлэнг яаж олж авдаг юм бэ? Зүгээр сонирхож байгаа хүүхнүүдтэй, бүсгүүчүүдтэй, охтуудтай илүү. Балет бол анханасаа л зүгээр энэ хаадын мэдрэмжинд одоо хаадыг бусад ард түмнээс арай илүү тэнгэрлэг харуулах гэж тэр нэг нурууг нь гоё болгох гэж тийм ээ харж байгаа харцыг гоё болгох гэж өөрөөр хэлбэл одооноогоор бол имижийг сайн болгох гэж л хийж эхэлсэн юм тийм ээ. Тэгэхээр энэ бол яг хаадын мэдрэмжинд тааруулсан юм. Тэгэхээр энэ нь бол балет нь бол өөрөө нэг Европ стилийн
Европ хэлбэрийн одоо ийм бясалгал маягийн байдаг. Тэгээ хүмүүс л хооцсон балетыг бүжиглдэг гэж ойлгоод байдаг. Балет бол үндсэндээ бол бүжиг биш юм байна. Балет бол ерөөсөө л хүний дотоод ертөнцийг илэрхийлж байгаа нэг хөдөлгөөнөөр болон хөдөлгөөнгүйгээр илэрхийлж байгаа мэдрэмжүүд. Тэгэхээр зэрэг одоо ингээл сэтгэлээс нэг ая гараал, сэтгэлээс нэг ингээл нэг гоё болоод нэг хөг гарвал хүмүүс чинь ингээл ая зохиочд өстэй ингээл тий арга юунд явсан гайл ингээл гой гой дуунууд байгаа шүү дээ. Эсвэл сэтгэл дотор ингээл өнгө холилдоол ингээл зурагтан дээр нэг юм цаасан дээр буулгачвал одоо зураг болчихдээ шүү дээ. Сэтгэл дотор ингээл хөдөлгөөн холилдоол ийм хөдөлгөөнгүү мөнх оршоол байвал тэгэл бүжиглүүл ингээл балет болчихдээ шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ их өндөр мэдрэмжийг хаадад зориулж ийсэн одоо ямар юмных нь хаадууд гэж байх вэ? Одоо бид нар чинь төм төмөөрөө болсон. Тэр үдэл хүн зөөхөн байлаа. Тэгэхээр зэрэг хүмүүс маань одоо балетанд ирэхдээ зүгээр нэг удаа төрчхөөд хүн болж төрчхөөд хамгийн сайхан мэдрэмжийг дотроос нэг ургуулж үзээд тэр нэг нуугдаад идэг тэр нэг сайн сайхан юмудаа дэлгээд цэцэглүүлээд одоо үрийн ингээ услаад өгөх гэж ирэх ёстой гэж боддог. Pop Entertainment News-ийн сонгодог булан маань сонирхолтой сайхан ярилцлага гэдэг бол ганцхан балет биш юм. Гоё амьдч хажуу хүндээ бие биендээ хайр бэлгэлж, бие биенээсээ хайр хүртэж, харилцсан юм бие биентэйгээ ойлголцож хүний ертөнцид амьдраараа тийм ээ. Тэрнээс техникийн ертөнцид бидний амьдраараа хизээ нэг цаг бидний амьдрал эц төгсгөлтэй. Тэгэхээр зэрэг энэ эц төгсгөл ирээгүй байгаа цагт хүн хүнтэйгээ харьцаж амьдраасаа л гэж боддог. Баярлалаа та бүхэнд. Баярлалаа. Гоо сайхан ертөнцийг аварнаа. Pop Entertainment News. Pop Entertainment News арт булангараа үзэгчдийгээ аялуулахад бэлэн болсон байна. Яг одоо хөтлөгч гэрлээ бүрэн баримл дээр гараан тавиад Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Чадрабалтай ярилцахад бэлэн болсон байна. Чадрабал маань ч гэсэн гараа ташаандан аваад зогссон байлаа. За энэ өдрийн минь. Өдрийн минь. Та их гой сонирхолтой ярьд юм бэлээ. Би дөнгөж цаа орж ирээд за таны үзэсгэлэнгийн энэ онцлог гэсэн чинь одоо ингээд орчин үеийн урлагийг одоо энэ урлагтай холбуулаад гэдэг айгүй их гой тийм далаацтай ярьд юм бэлээ. Та манай үзэгчд гой далаацаараа энэ одоо өөрийнхөө энэ гайхалтай сайхан урлагаа ингээд танилцуулаад онцлогийг ярина уу. За баярлалаа. Ингээд юуны өмнө нэвтрүүлэгтээ намайг урьж одоо миний уран бүтээлийн үзэсгэлэнг одоо үзэгч түмэнд хүргэж байгаа хамт олон та уран бүтээлч та бүхэндээ бас их баярлсан талархснаа илэрхийлье. Тэгээ энэ удаагийн үзэсгэлэн бол миний одоо 19 дахь удаагийн би даас үзэсгэлэн байгаа. Энэ үзэсгэлэнгээр би бэхэн зураг, Азийн бэхэн зураг тэгээд одоо орчин үеийн урлагийн одоо инсталляц буюу одоо энэ уран баримлын хослуулаад нүүдэлчин монголчуудын эртний болоод одоо өнөөгийн орчин үеийн урлагтай хэрхэн туслаа олж байгаа тэр урлагтай яаж холбогдож байгаа ер нь одоо хүндрэлтний энэ гол чухал асуудал нэн тулгамдаад байгаа асуудлыг урлагаар илэрхийлэх гэж байгаа нэг ийм л юм байгаа. Одоо бэхэн зураг гэдэг байгаа штэ. Бэхэн зургаа би ингээд цагаан будаанаас цаас гаргаад чулуунаас би өнгө гаргаад энэ бол байгалийн гайхамшиг юм а гэж ярьж ирсэн нь их сонирхолтой байна. Тэгэхээр зураач одоо миний хувьд бол тэр цаасыг бэхийг шууд ашиглагаас гадна Монголын энэ газар шороонд ургасан тэр өвс ургамал тэр одоо модны холтос тэр самрын хайс эдрийг одоо буцалгаж тэндээс гарсан өнгө будыг найруулад одоо уулнаас буусан ус одоо өвөл бол одоо энэ дондог дулам хатны аршин гэдэг юм да одоо дамбын аршин гэж үүдэг. Тэндээс би усаа аваад мөн одоо уулан дээр унсан тэр цас одоо цэцэг үний оргил руу бол байнга явж идэг. Тэнцэнээс цасаа авчираад тэгээд тэр устайгаа найруулад ингээд Монголын хөрш ороо, Монгол агаар шингэсэн, Монголын тэр байгалийн эрчим хүч, энерги шингэсэн тэр бүгдтэй нийлүүл зурснараа тэр Азийн бусад уран зургаас болол эрс өөр. Энд бол Монгол урлаг байна уу? Байна. Гэхдээ нэг юм байна.
Тэр Азийн урлаг бол ерөнхийдөө нарийн бүдүүн биерээр ингээл зурж जैन те. Уул ингээл хадыг ингээл зурж जैन, байгалыг зурж जैन. А би байгалийн тэр бүтээгдэхүүнээс Азийн технологиг авч ашиглахаас гадна энд цохилт явуулж байгаа байхгүй юу? Цохилт гэдэг маань юу гэхээр биерний одоо нарийн бүдүүн биернүүд бүгд ингээд багцаж барьж хагаад цаасан дээр буулгаад цогч ингээд дарж зурснараа бас нэг өвөрмөц. Одоо үзлэнгийн нээлтэн дээр бол би бас нэг энэ үзүүлбэр үзүүлсэн л дээ. Тэр үзүүлбэрт юу байна вэ гэхээр боксing бэлээ өмсөж хагаад бэлийнх урдд одоо парлон хийж хагаад одоо бэхэндээ дүрээд тэнийг одоо цохиж хүчтэй цохиж одоо нэлээд тийм даралт. Өмнө нь бол би урландаа биерний одоо даралтаар зурж исэн бол сая үзлэнгийн нээлтэн дээр арай нэг шинэлэг уур амьсгал оруулж ирээд энэ бэхэн урлагийг бол бид нэр арай өөр маягаар зурнаа гэсэн санааг дэвшүүлээд тэр одоо перформансыг одоо бэхэн зургийг зурсан байна. Ийм учиртай. Ер нь бол энэ өрнөдийнхэн бол энэ эд юмстай байрлуулах энэ орчин үеийн урлагийг бол бидний өмчилсэн бидний юм бид нар ингэж нээж гаргаж ирсэн юм гэж ярьдаг байхгүй юу. Миний хувьд бол уучлаа санаар. Америк бол ерөөсөө 200 гаруй жилийн түүхтэй улс. Монгол улс бол төр тулс нь 2000 гаруй жилийн түүхтэй. Тэрнээс цааш бид нар ярьж штэ. Бид нар бол гэрийнхэн буураараа дэлхийг хамгаалсан улсууд. Мориныхоо туураараа дэлхийг хамгаалсан улсууд байхгүй юу. Энэгээр бид нар энэ эд юмсыг байрлуулах инсталляц гэдгийг чинь аль эрт хийчихсэн юм аа. Тэрнээс бол одоо эдний яриад байгаа тэр одоо хинч хэрэггүй хог цуглуулаа те гутал ховц одоо юу гэдэг янз бүрийн юм хийдэг болчиход байна л да. Энэгээр энэ урлаг хийгээд байгааг би эсрэг цохилт хийж байгаа байхгүй санаа дэвшүүлж штэ. Энэ бол яг уран бүтээлчдийн дундах цагаан өрсөлдөөн боловч энэ бол одоо Монголын үндэсний те уламжлалт тэр амьдрал ах уй соёл төг уламжлалыг энэ орчин үеийн урлагийн энэ арга хэрэгсэлтэй холбож гаргаснараа миний энэ үзэсгэлэнгийн ач холбогдол онцлог нь эндээ гарч ирж байгаа. Та чадраавала. Таны нэр яг ямар утга учиртай юм бэ? Одоо төв дээр бол тэр үг тийм гэсэн үг. За тийм утга санааг илэрхийлдэг гэдэг шиг. За миний нэр бол ерөнхийдөө бол буддийн шашинтай холбоотой. Тэгээ манай өвөө бол одоо лам хүн байсан. Тэгээд манай өвөө миний нэрийг өгсөн. Утга санаа нь бол амар сүртэй утга санаатай шүү дээ. Яасан би мэдгүй хүмүүстэй хэлчихэж дээ. Үл дийлэгдэх гэсэн утга санаатай байхгүй юу? Би ингээд гомс сахиусын 5 нөхөр байдаг байхгүй юу? Тэр гомс сахиусын нэг нөхөр нь чадраавал гэж сахиус байдаг байхгүй юу? Үл дийлэгдэнэ. Тэгээ тэр чадраавал сахиус чинь тийм галзуу хүрэн бааваа унчихсан нэг гартаа гавлын толгой барьсан нэг гартаа сэлэн барьсан. Тийм энт байдаг. Урган сахиус шүү дээ. Тэгээд бас нэг жоохон За баярлалаа. Тантай хэдэн хором ярилцахад маш их хангалтгүй байлаа. Хэдэн өдрөөр ч хамт суугаад ярьсан бараг цайч уух завгүйгээр сонирхолтой бөгөөд их тийм үлдэцтэй сайхан яриануудыг ярих нь тодорхой байлаа. Дараагийн уран бүтээлээр нь, дараагийн үзэсгэлэнгээр нь, дараагийн гайхамшигт ертөнцөөр нь дахин хамтдаа аялахыг хүсэж өргөд төр. За баяртай. За баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Уран бүтээл олон сайхан уран бүтээлийг үзэгч түмэндээ хүргээрэй. Ийм сайхан үзэсгэлэндээ урьж оруулсанд баярлалаа. M-Pop Entertainment News. Сонирхчдын сумаа бүхэн дэлхийн аврах шалгаруулах тэмцээнийг яг одоо буян тухай спорт зохицолбороос та бүхэндээ мэдээллийг хүрэхэд бэлэн болсон байна. Энэ бол M-Pop Entertainment News-ийн спортын булан. Hey M-Pop Entertainment News спортын булангаа яг одоо шууд дамжуулж байна. Хаанаас вэ гэвэл буян тухай спорт зохицолборын ордноос. За энд нэгэн гайхалтай тэмцээн яг энэ манай энэ өөдөөс яг хараад явагдаж байна. Гэхдээ энд бас нэгэн сонирхолтой мэдээллийн дагуу хүрэлцэн ирлээ. За манай аврага Хакуга даваа жаргалын маань энэ хувийн гэр дотроос өөрийнх нь эзэмшлийн гэр дотроос мэдээ хүрэх гэж байна. Энэ гэрийг ямар зорилготойгоор та барьваа? Энэ гэрийг ухсаж одоо гоё өргөө гэрээ барьсан хүн та байна. Танд энэ өдрийн мэндийг дахин хүргээд байна. За баярлалаа. Энэ Хакуга аврагын маань өөрөө энэ Монгол гэрээ тий үндэсний Монголын нуус товчоогоор сэтгүүлж хийсэн гэр байгаамаа энэ гэр тий. Энэ гэрээ барья гэдэг юун дээрээс ингээд бид нар бариад одоо гадна дотны олон орны хүмүүс их сонирхож байна.
Харин тийм энэ айгүй гоё. Ягаад тэгэхээр манай хагуухаа аварга маань өөрөө ингээд монголоороо гоё чинь те. Монголоороо гоёд өөрийнх нь Чингисийн нууц тавчаа номоор энэ гэрийг барьсан байна. За жишээлбэл энэ гэр дотор ямар утга санааг гоё илэрхийлж байгаа юм болоо. Дөнгөж сайхан ярьж ирсэн гоо марлаас эхлэв. Тавчаанаас сэтгүүлсэн хийсэн гэр байгаамаа тий. Одоо бүрчэн гоо марл гэдэг ингээ эхэлдэг тий. Тэгээ одоо ингээд энэ бол Чингисийн 9 өрлөг шихийн удаг алтан их цэцэг уул барай сууж байгаагаар гэдэг ч юм уу тий. Тэгээ ингээд 8 шарга одоо тэгээд одоо өрлөг жанжтаар нэгээ төсөөлөх ч юм уу тий. Тэгээ Чингисийн нөгөө алтан уургийн алангуй хийн 5 сумны сургаал гэдэг ер нь ингээд бүх юм бол нууц төвчөн сэтгүүлч ингэж хийсэн гэр байгаамаа тий бүх юм. Энд хүмүүс их сонирхоод байгаа нь хамгийн их сонирхож байгаа нь мэдээж Чингисийн маань энэ гоё уран сэлбэр маань байна те энд ирж зураг авахулж байна. За ингээд үүднээс нь эрэнгүүд нь хөхүүр айраг маань байна. Ингээд тэнд одоо өөр ямар тий аргалын өвөр яг сонин үзмэр болов гэж бид нар тавьсан байгаа. Цахиургүй байж байна. Тэгээ ингээд арьсан дээр ингээд манай гар урлалын те арьсан цоолбор зураг гэж ярьдаг. За тэгээд одоо их хааны үндсэн баримл маань байж байна. Тэр морин уур байна, мөнгөлсөн морин уур байна. Аваргын өөрийнх нь бүс байгаа тий сумыг. За ингээ модон айргны хул байна, тулга байна. Имэйл тэг багвар арс тий тулгаад. Тэгээ тэр ангри уур байж байна. Тэгээд ус нь бол ингээ дандаа арсан дээр. За дэлхийн аваргыг яг Монгол зохиож байгаа юм бас нэгэн гоё гайхалтай давуу тал нь бол одоо Монголынхаа энэ үндэсний соёлыг бас ингээд энэ дэлхийн орны хүмүүст бас гайхуулж штэ бас тий бахархаж чинь энэгээрээ тэгэд ийм гоё гэр барьж бас энэ Монголынхаа өв уламжлалыг дэлхийд сурталчилж байгаа хагуухаа аваргадаа бас маш их талархаж байна. Богинохон ч гэсэн мэдээлэл өргөсөн танд баярлалаа. За баярлалаа. Mpop Entertainment News дахиад үргэлжлэх болно. Hey Mpop Entertainment News ингээд Монголын сумаа бүхийн ерөнхийлөгч Көгшөөсөн Батбаяр танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд бахархаж байна л да. Дэлхийн хэмжээний энэ сайхан спортыг уралдааныг Монголд зохион байгуулж аваад баяр хүргэж байна. Энэ эрхийг авахд ер нь хэрэг хэцүү байсан бэ? Яг хөө 20 хэдэн жил 21 жил хөөцөлдсөн дээ мэдээж тэгэл тийм амархан өгөхгүй дээ өнөөдөр олон сайхан бөхчүүд маань одоо мэрэгжлийн төвчөн дээр маш сайн барьж байгаа учраас энэ эрхийг авах бол манай хагуухаа аваргын буянганаар бол шууд Монголд авч чадсан. Харин Монголд авсны дараа харин өнөөдөр 21 удаа ингэж дэлхийн аваргыг үзсэн хүн анх удаага ийм хүн цуглж ийм хүчтэй дэмжиж байгааг би бол үнэхээр гайхаж ингэж одоо японочдод өөрсдөө бүр гайхаж байна. Монголчууд ямар бөхтөө дуртай медаль авахд дүүрэн биш дээ. Манайх медаль авахд хүн байдгүй байсан шүү дээ. Ингээ гайхаад байна. Би их баярлалаа тэгээд. Өнөөдөр манай монголчууд бас бөхтөө дуртай юм байна. Хайртай юм байна. Үнэхээр бас сайхан байна. Манай эмэгтэй Сүнжтмаа маань аварга боллоо. Олон бөхчүүд аварга боллоо. Багаараа хоёул одоо эрэгтэй эмэгтэй багаар одоо мөнгөн медаль авлаа. Бүгдээрээ медальтай боллоо. Үнэхээр сайхан баярлалаа. Тэмцээн боллоо. Үнэхээр гайхалтай юм. За зүгээр таны хувьд та анх ингээд тэмцээн уралдаанд ороо шагнал аваад үзсэн үнэвд өнөөдөр өөрөө энийг ингээд зохион байгуулад ийм гоё олон үзэгчдийг хараад байж хад хамгийн түрүүнд бодогдсон нэг гоё сэтгэлийн үг чинь юу байсан бэ? За миний хувьд бол 90 оны ихэр анх одоо сумо гэдэг спорт руу хөл тавьсан. Сумо гэж юу гэдгийг мэдэхгүй байсан тийм. А тэгсэн бол өнөөдөр сумо гэдгийг мэдрүүлээд өнөөдөр бүх дүүнер маань очиод, шавнер маань очиод авраг болоод тэнд мэдрүүлээд энд дэлхийн аваргыг Монголд аваад Монголд авахт нь өөрөө одоо бас сумо холбооны ерөнхийлөгч нь байгаа тийм. Ингээд өнөөдөр ингэ байгаад би бол сайхан байна. Тэгээд үнэхээр энэ бол бас бүхийн заяа, бүхийн босоо цагаан хямар бас намайг бас ингэ дэмжиж явдаг юм болов уу гэж бодож байгаа. Тэгээд нийт хамгийн гол нь бүх дэмжиж байгаа манай биднийг дэмжиж байгаа монголчууд байна. Бүхтэй хайртай монголчууд маань бас буян гişг юм аа гэж бодож байна. Буян гişг маш их байна. Тэгээд хагуухаа аварга маань бас нэг гой санаачлагыг гаргасан байна шүү дээ. Тэнд бас гадаад дотоодоос өчнөө олон хүмүүс ирж байгаа. Тэгэхээр бас өөрийнхөө гэрийг бас барьсан байна. Маш гоё гэр байна. Тэнд хүмүүс маш их сонирхож байна. Бас яг одоо төрийн дуул явагч чинь ямар гоё байна тий. За байж байгаа бид төр төрийн дуулаа хүндлээдгий. Mpop Entertainment News төр.
Баярлалаа. Япончууд битгий ер нь дэлхийд даяараа бас гайхаж шуугж харж байгаа болов хэр олон дэлхийн хэмжээнд бол засагдж байгаа бол мэдээ. Өнөөдрийн байдлаар Японоос гээд 5 телевиз ирсэн. Японы бас алдарт дуучин бас ирсэн. Тэгээд Солонгосын 2 телевиз ирээд сая NHK-гээр бол цаасан дэлхийд даяар энэ нэвтрүүлэг явна. Тэгээд Монгол улстай бас олон телевизүүдэд давтаж одоо энэ барилдааныг гаргана. Энэ бол бидний бас бахархал гэж би бодлоо. Бас дахиад нэг барахж байгаа зүйл нь M-pop Entertainment News бас сонин содон мэдээллийг үзэгчдэд яг хүргэдэг юм байгаа. Тэгээд бас төрийн дуулалыг энэ тэмцээн уралдааны наадмыг одоо нээж бас таны гэргий бас Монголынхон дууг төрийн дууг дуулсан байгаа. Энд хувьд таны бодлоор энэ бол төрийн дуулалыг бол баясгалангаар дуулуулах гэсэн санааг бол манай хагфаар хэлжсэн. Тэгээд би бол бусдын одоо юуны нөгөө одоо мэрэгжлийн байгууллагууд даатгсан байсан. Тэгэхээр харин тэн дотор нь санаандгүй пианерын ордны хүүхдүүд сумогийн тий дуу дуулна гэсэн тийм бас хөтөлбөр орцсон байсан. Тэгээд би тэр санаандгүй харсан чинь дуулах хүүхдээр манай хүүгийн нэрээ зоогдсон. Тэгээд угаасаа манай хүүхд сумогийн дуу дуулдаг тий энийг хасаа болио болохгүй гэдэг тэгээд асуусан. Тэгээд код энэ чи юу вэ чинь ээж нэгэд хүүхднээс дуунд нь орцсон байх тий. Тэр чинь нөгөө намайг санаатаар хийнэ гэж бодсон шүү дээ. Яг цаанаасаа пианерын ордноос өгж байгаа нэр нь гоцлоо чинь 6 настай өөрөөсөө Японд гоцлоо чигээд 1 сар тоглолт тэгээд ирсэн дээ. Тэгээд сумогийн дог элбэг баяраар дуулуулаад ороод ирсэн байсан. Би тэгээд бас энэ арай болохгүй хаа гэдэг асуусан. Гэтэ яг хаа сайхан байна тий. Гэтэ яг энэ бол Монголын бахархал байлаа. Үзэгчдийн маань бахархал бас танаар бахархаж байна. Монголчууд бүгд өнөөдөр бас сумагийн энэ сайхан тэмцээнд Монголд нь зохион байгуулагдаад бахархаж байна. Танд бас баярыг хүргье. Гас дахин баяр хүргье. Амжилтыг хүсэн өрөөё. За баярлалаа. Та бүгдээс баярлалаа. Монголчуудаа баярлалаа. Монголын ард түмэндээ баярлалаа. Сайхан байна. M-pop Entertainment News дараагийн буландаа явцгаая. Баярлалаа танд. M-pop Entertainment News спортын бол маань үргэлжилж байна. Ингээ та бүгдээгээ нэгэн хүнтэй уулзуулах гэж байна. Хакуха сангийн дэд ерөнхийлөгч Бат Жаргал танд энэ өдрийн гайхалтай сайхан баярын мэндийг хүргье. Сэтгэл хэр байна? За маш баяртай байна. Тэгээ Монголд маань сонирхтын сумуу гүнлэгийн авшлын зэн ангууд одоо зохион байгуулж байгаа. Үнэхээр амжилттай заалдвар үзэгчтэй тий. Үнэхээр сайхан болж байна. Сэтгэл маш өндөр байна. За тэгээд энд бас олон мэдээллүүдийг авлаа. Бас танаас дахиад нэг мэдээлэл авахсан юу вэ гэвэл бид бүхэн одоо энэ сумаа бүхийг те арлын Япон оронд байдгаар нь аюух одоо үзчихсэн телевизээр цэнхэр дэлгэцээр. Тэгээ яг тэр дивжээ энд яг Монгол улсад те өнөөдөр энэ баригдсан байна. Энэ яг стандартын дагуу баригдсан уу? Энэ дивжээний талаар тодорхой мэдээллийг өгөөд. За энэ дивжээ бол яг сонирхтын сумаагийн дэлхийн авшлууд баригдсан дивжээ байгаа. А яг одоо мэрэгжлийн сумаагийн дивжээ бол тэр чигээрээ шороо байдаг. А энэ дивжээ маань модоор хүрээлэгдээд тэгээд дотор шороо хийсэн байгаа. Тий. Ер нь бол ихтэй мэрэгжлийн сумаагийн үүнийг адилхан гэж ойлгож болно. Нөгөө бидний хараад байдаг нөгөө их гоё цацдаг давс маань одоо энэ буландаа байд юм байна шүү. Тий. Энэ давс маань одоо барилж байгаа муу ховхнээс өөрийгөө одоо тий ариулж энэ давсыг засдаг байгаа тий. Яг одоо энэ дивжэн дээр байгаа хүн Япон хүн үү те энэ хүн одоо яг юуг нь хараад янзлаа яваад байгаа юм болоо. За ер нь сонирхтын сумаагийн дэлхийн сумаа өөр Японоос одоо үүсдэг тий. Тэгээд энэ сонирхтын сумаагийн дэлхийн авшлын зохион байгуулалтанд бол Япон орн өөрсдөө маш өндөр зохион байгуулалт оролцдог. За энэ дивжэнийг Японоос бүр тусгай хүн үржиж зассан байгаа. Тэгээ одоо манай тэмцээн маргааш дахиж үргэлж явагдана. Залуучдын болон өсвөрийн дэлхийн аварга Ази аварга болох гэж байгаа. Тийм учраас одоо маргааш байгаа тэмцээнд бэлдэж байгаа. За танд бид мэдээлэл хүргэсэнд баярлалаа. Өнөөдөр энэ чинь маш халуухан байна. Баяр хүргэе. За дараа дахин уулзнаа. M-pop Entertainment News бас нэгэн гайхалтай сайхан мэдээллийг үзэгчид та бүхэндээ хүргэхэд яг одоо бэлэн болсон байна. Ингээд ард түмэн танаар бахархаж байна. Сумаа бүхэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медалийг үнэмлэхүүжинд хүртсэн танд баяр хүргье. Баярлалаа. За хэр чанга байваа, бэлтгэр хэр их байсан бэ? Өөртөө хэр их итгэлтэй бай, өрсөлдөгч чинь хэр байваа? Тэгээд нутагтаа одоо анхны удаа зохион байгуулж байгаа энэ сайхан тэмцээнд зорж ирээ зорьсондоо өрсөндөө баяртай байна. Тэгээд бэлтгэл бол гайгүй сайн гарцсан байсан. Багийнхантайгаа хийж чадаагүй болохоос бас Японд гайгүй сайн бэлтгэл хийгээд ирсэн гэж бодож байна. Тэгээд өрсөлдөгч тамирчид бас их баяртай байна. Одоо ингээд эх орондоо яг энэ тэмцээнд оролцохоор яг зүгээр давуу тал нь юу байдаг юм бэ? Өөрт мэдрэгдэж байгаа. Одоо их нутагтаа нутгийнхаа дивжэн дээр барилнаа гэдэг чи одоо тэгэл нутгийн ард олон бүгд дэмжиж чинь нутгийнхаа дивжэн дээр нутаг маань дэмжиж төшөөд өгж чинь бол сэтгэлийн хүч бол шал өөр байна. Өөр уусаа барилдахаас бол одоо эрд дэмжсэн ард түмэнд баярлж байна. Өнөөдөр таныг дэмжихэд энэ заал дөрвөн хүн өглөөнөөс хойш одоо хүртэл яваагүй байгаа байна. Танаар маш их бахархаж байна. Амжилтыг хүсэн өрөөе. Өшөө өшин амжилтуудыг гаргаж Монгол улсынхаа нэрийг мандуулаарай. За баярлалаа.
Pop Entertainment News-ийн спорт болон үзэгчтэй мэдээж хараас ийм хувц өмстэй юм чинь спорт бол маань эхлэх гэж байна. Төв суурин газар ард иргэд маань сууршилмал амьдралтай болсон болохоор эрүүл мэндэд бодоод энэхүү спортыг сонирхогчд маань хязгааргүй их болсон билээ. Ингээд нэгэн хүнтэй та бүгдийг уулзуулах гэж байна. Спортын дэд мастер Оргил сонноос зүр чич хэлэхэд би Оргилийн дугуйг унтсан байгаа шүү за. Тийм биз дээ. Миний дугуй биш л дээ. Эхнэрийн дугуй шүү дээ. Оо яана гайгүй байгаа. Гайгүй. Зүгээр би эхнэрийнхэн дугуйг эмэгтэй хүний дугуй гэдэг утгаар нь тайлбарлах гэж байгаа учраас дуртай явах. Тийм бах. Тий. Хөш. Спортын дэд мастерыг яаж авсан юм бэ Оргилоо? Яг оролцсон тэмцээнүүд авсан шагналуудаас нь хамаарал улсын аврагт нэг удаа төрүүлж 3 удаа 3 дугаар байранд орсон болохоор тэгэл. Энэ нэвтрүүлгийг яагаад хийж байгаа вэ гэхлээр нөгөө спорт гэдэг үндсийг бол ерөөсөө спорт гэдэг энэ агуу спортыг ер нь хитгэн төрлөөр нь бас зарим хүмүүс мэддэг. Зүгээр сонирхсан хүмүүс ингээ хэсэг бүлгэрээ нэгдээд нийтээрээ бас нэг сайн мэдэхгүй байдаг талтай учраас бас энэ спортын талаар бас энэ дугуйн талаар бас ард иргэдтэй ард үзэгчдтэй бас сонирхуулъя гэж бодлоо. За ер нь дугуй бол сүүлийн жилүүдэд айгүй их тийм сонирхдаг болсон байгааз. Дугуй хэрэглээ бол амар нэмэгдсэн. Дугуй бүх төрлөөр Монголд амар хөгжиж байгаа. Одоо extreme downhill, mountain biking, эсвэл trail ч гэдэм үү те. Бүх төрлөөр cross country, road, тэгэл хотын urban дугуйнууд ундаг хүмүүс ч гэсэн гарч ирсэн. Бүх зориултаар нь тус нь хүмүүс яг чиглэлээр нь сонгоод хэрэглээ сурцсан бохоггүй монголчууд. Хэр олон чиглэл бүх чиглэл те. Гэхдээ тэр олон чиглэлүүдийг сонирхдаг хүмүүс хаагур яаж цугларалтаад энэ дэд мастер энэ төр цолыг өгөөд байна. Ер нь ямар холбоо байдаг юм уу? Яадаг яаж цуглараад ямар шугамар тэмцээн уралдаан зохион байгуулагддгийг. Яг дугуйн клубүүд айгүйх байдаг бол сонирхогчийн клубүүд. Заавал спортын зэрэг цолч гэдэг юм уу те эсвэл тийм official юм руу явахаас илүүгээр хүмүүс дугуйг өдөр тутамдаа хэрэглээ, тэргийг хэрэглээ болгоод тэрний яванд өөрийнх нь эрүүл амьдрах хэв маягт шингэсэн спорт болсон байхгүй. Өдөр болгон ажилдаа дугуйтай явдаг хүмүүс чихрийн шижин тусахгүй байна ч тийм үү те. Тэгэл айгүй олон ач тус байгаа болохоор хүмүүс дугуй руу айгүй хандж байгаа байхгүй. Дээрэс нэмэл хамгийн энгийн жишээгээл тэгэхэд зам бөглөрхөө болчиход ш. Дугуйтай явж байгаа хүний хувьд бол хотын төвд машинаас хамаагүй хурдан л явдаг болсон байгаа шүү дээ. Дугуйн спорт ерөнхийдөө яг тодорхой хэлбэл мода буюу ер нь хүн болгон шуурж байна гэж хэлж болно шүү дээ тий. Тийм. Энэ жил бол бүр актер шуурж шүү дээ. Тий. За дугуйн хэлбэрл хэллээ. Энэ дугуйг мэдгүй хүмүүс аягүй их байгаа байхгүй юу? За ер нь яг ямар дугуйг хүмүүс хөвчлэн авч гин? Хүмүүс бол хамгийн хөвчлэн mountain bike. Mountain яг hardtail. Яг тэр үний хувьд болцооны. Одоо яг чиний суудсан байгаа дугуй чинь нэг жишээ нь гэсэн үг л дээ. Чиний суудсан байгаа энэ дугуй бол hardtail эмэгтэй mountain bike. Яг ийм дугуйг хамгийн сонирхож байгаа. Яагаад тэгэхээр энэ нүүрээ оффроуд гараад явхад зөөлхөн, эвтэйхэн, туулах чадвар сайтай. Тэгсэн хэрнээ хотоотор ч гэсэн унахад нэх гологдоод байхгүй. Тэр утгаар нь яг бүх төрлөөр ашиглаж болох дугуй гэдэг утгаараа уулын дугуйг бол хамгийн сонирхож байгаа. Хэсэг бүлэг хүмүүс бол уулын дугуйдаа бүр экстрим одоо миний суудсан байгаа энэ downhill гэдэг дугуйг сонирхож байгаа. Би бол өөрөө спортоос хазаацсан юм бохгүй. Триатлон гэдэг road bike-ын дээр уралдаг байжгаад одоо бол энэ mountain bike бүр экстрим. Энэ бол ерөөсөө жигээд хооронд нь зайд явдаг дугуй биш. Уулын орой руу түрж гараад доошоо нисдэг. Бурхан тийм үү? Тэгдэг дугуй юм уу? Ерөөсөө нисгэгч гэдэг үг байхгүй. Downhill ундаг дугуйчин гэж биш. Downhill ундаг нисгэгч гэж ярьдаг байхгүй. Ягаад за энэ спорт яг тэр нисэж байгаа агшин бол үнэн гайхалтай кайф. Одоо нөгөө адреналин жанки гэдэг шүү дээ. Яг тэрнтэй л адилхан. Бүх юм экстримийг хайждаг, хадан давирдаг. Тэгэл өвөл болохоор сноубордер болгодог хүмүүс л яг энэ спорт дээр одоо бол шингэсэн байгаа. Монголд энэгээр хичээлдэг бараг 100 залуучууд байна. Тэдний холбоо гэж байна. Тэгэл хагасаа бүтэн болон цуглаад өөрсдөө замаа барайл, байк парк хийгээл явж байгаа залуучууд байна. За мэдхгүй нэг нь мэдээд аваарай. Энэ холбоотой холбогдоод энэ гайхалтай спортоор хичээллээрээ. За ерөнхийдөө зүгээр эрүүл мэндэд бодоод хүмүүс одоо дугуй унмаар байгаа. За унангууд одоо эрүүл мэнд дээрээс нь бас аюулгүй байдлыг хангах те энэ үднээсээ ер нь дугуйг та өөртөө эрүүл мэндэд бодоод авах гэж байгаа бол яг юуг анхаарах хэрэгтэй байдаг юм болоо. Дугуй сонгох 3 үзүүлэлт байдаг байхгүй. Дугуйны өөрийнх нь жин нэгдүгээрт, хоёрдугаар дугуйны үн, гуравдугаар дээр нь тавьж байгаа тоног хийсэн материал гэсэн дугуйных нь өөрийнх нь үзүүлэлт гэсэн үг л дээ. Дугуйг өөрийг нь carbon fiber, титан, эсвэл бүр хөнгөн цагаанаар хийж байгаа. Тэгэнгүүт тэдний ялгаа нь юу гэдэг вэ гэхээр хийж байгаа материалын өөрийнх нь хатуулга жин боловсруулж байгаа арга барилаас хамаарал үнийн зүрхнүүд гарч ирдэг байхгүй. Тэгэнгүүт боловсруулалт сайтай өндөр зэрэглэлийн хөнгөн сайн тоногтой дугуй бол үнэтэй болчдөг байхгүй. Тэр 3 үзүүлэлт дээрээс нь харж байгаа л
бажтай гаргах хэрэгтэй байхгүй хүн бол хамгийн их нэлж. За би нэг сая төгрөгийн дугуй хайж ин тэ. Сая төгрөгийн дугуйн дээр ямар тоногтой байвал зүгээрээ гэдэг макс утгаар нь сонгоод авах боломжтой гэсэн үг. Тэр бол ерөөсөө хувь хүний оо сонголтоор сонгох боломжгүй. Тэгэхээр үзүүлэлтийг нь харах хэрэгтэй, хийсэн материалыг нь харах хэрэгтэй. Хаана үйлдвэрлэсэн байдгийг нь харах хэрэгтэй. Гадуур айгүйх чанаргүй дугуйнууд харагддаг шүү дээ. Дэмэрхүү юмнуудаас боломжтой авах хэрэгтэй. Амархан хугараад унчих юм бол тэр чинь аюулгүй байдал шүү дээ, тэ. Тэр талаасаа бодоод үзэх юм шал өөр. За яг сайн мэдгүй хүнд бол яг адилхан бүгдээрээ л гоё гэдэг шиг бүгдээрээ л дугуйнууд тиймээсээ бүгдээрээ л дугуйнууд харагдаад байгаа. Таних нисдэг дугуй гэхээр одоо юунд авдгийг хэлж юм л да. Нарган байла. Тэгэхээр ориглоо. Танаа эхнэрийн дугуй гэж байгаа. За ер нь бол эмэгтэйчүүд охид хүүхнүүд бүсгүйчүүд маань дугуй унах маш их сонирхолтой байгаа. Би сайн мэдэж байна. Эмэгтэй дугуй гэдэг нь одоо юугаараа онцлогтой вэ? Эмэгтэй гэдэг онцлог нь юундаа байдаг юм бэ? Юуг аюулгүй хангасан байна? Эмэгтэй дугуй гэхээр яад вэ гэхээр ер нь дугуй бол одоо үндсэн хөгжлийнхөө төвшин дээр хүрээд ирнэ шүү дээ, тэ. Тэгэхээр чи одоо дугуйн тамирчин байлаа гэж үтэй тийм үү? Дугуй чиний ундаг дугуй, миний ундаг дугуйр ялгаа байхгүй болчихно. Хэрвээ чи даун хил ундаг гэсэн бол эмэгтэй даун хилэнтэй яг адилхан. Ямар ч ялгаа байхгүй. Зөвхөн эмээлийн солино гэсэн үг байхгүй. Эмэгтэй хүн зориулсан суудлыг нь тавьж өгөх хэрэгтэй болно гэсэн үг. Сонирхогчийн хамгийн анхан шатны нэг тодорхой хэмжээний үнийн багцд байгаа дугуйнууд шүү дээ. Тэр дугуйнууд дээр бол эмэгтэй хүмүүс тусгаарласан зориулсан арам хийж өгөх. Яагаад тэгэхээр яг чам шиг анх удаага дугуй унах гэж байгаа ч юм уу те дугуйг дөнгөж сонирхож эхэлж байгаа эмэгтэй хүмүүс дугуйн дээр бууж суухад нь эвтэйхэн байх учраас доош нь намх хийж өгөх. Энгийн арамнууд бол өндөр байдаг. Тэрийгээ дагаад агрессив илүү хүчтэй унаад явхад илүү хурд гаргахад эвтэйхэн болж өгдөг байхгүй. Тэгээ мэрэгжлийн тамирчдын хувьд бол дугуйны хувьд ялгаа байхгүй. Зүгээр чи анх удаага авч байгаа хүн бол чим дугуйн дээр чинь жоохон зөрүү гарч өгдөг. Арамны хэлбэр дээр. Харин тийм байна. Би бас сайн дугуй унж чадахгүйсэн баг дугуй ундаггүй хүнд бол би сая унаад явчлаа. Одоо бүр тэр хөвтөл чамтай уралдъя гэж бодож байна. За тэгээд би таны энэ дугуйг барьжээ. Түрүү надад нэг дугуй бас айгүй дугуй спорт сонирхдаг хүмүүс маань ингээд дугуйгаа өвхөд гоё машиныхаар даваа явж байдаг шүү, тэ. Энэ өөрөө яг тийм зорилттой дугуй байхгүй. Азийн зах зээл дээр айгүйх төгцсөн. Ягаад тэгэхээр Аз ч өөрөө жижигэн улсууд айгүйх шүү. Хүн ам аюу ихтэй. Одоо Тайван, Солонгос, Хятад, Япон гэл газруудтай бүгд юм чигжмэл дугуйгаа хадгалах цай байхгүй болохоор офисын ажилтаа хүмүүс хөвчлийн дугуй сонгож ундаг байхгүй. Монгол ч гэсэн яг тэр маягаар л айгүйх явж байгаа. Энэ өөрөө яадаг гэхээр их хүчтэй. Юусе өрүүлийн ингээл дэлгэн ихний детальтай дэлгэлээ. Доод хоёр дугуйн хоорондоо соронзоор нийлцсэн баг. Соронзоор нь салгаал. Тэгэл юусе дээр нь мортгож ихсайг амархан уустай. Илүү бүтүүлээд байгаа маа. Тэгээ суухтаа бас ингэж суудаг нь яадаг. Би сая айгу нэг энэ хоёрыг нийлүүлчихээр нэ бурхан минь унж явжсэн чи салчих үү гэж айсан. Дугуй өөрөө 100 кг-ын даацтай айх асуудал байхгүй. Чи 100 кг-аас дээш зөвлөхгүй юм шүү. Энэ хөрхэн дугуйг юу гэж нэрлэх вэ? Стрида гэдэг цаг руу. Нэрээ офис суугаад одоо суурин газар байгаа хүмүүс их тийм нурууны диск суух одоо өвчин одоо Монголд их дэлгэрээд байгаатай адилхан эрүүл мэндэнд нь анхааруулад M-pop entertainment news-ээр гэрлээ ийм гоё дугуйг та бүхэн сонирхуулж байна. Энэ дугуй ийм дугуй унаад сайхан хотын гудамжаар ажиллаа хийгээд эрүүл мэндэнд анхаарцгаа ёриглоо. Тийм ээ? Тийм. Энэ гоё спортыг өшөө сайхан Монголд дэлгэрүүлээрэ залуучуудыг зөвхөн залуучууд гэлтгүү те бүх насны хүмүүсийг гоё хамруулаарай гэж уриалж байна. Баярлалаа. Тэгээд бидний үйл ажиллагааг сайн дэмжиж ингэж нэвтрүүлэгтээ оролцуулж байгаад баярлалаа. Маа залуу дугуйчин клубийнхан бол айгу баяртай байгаа гэж бодож байна. Баяртай байгаагаа залуу дугуйчийнхаа. Баярлалаа. Чамтай хамт ярилцаад байж хахад бас энэ дугуй спортыг сонирхмоор дугуйг нэх гоё унмаар дугуйг ер нь ингээ унаад явах тэр мэдрэмжийг нь бас мэдэрлээ их сайхан байлаа. Тэгээд бас надаас өөр энэ залуусыгаа гоё уриалж нэг хэдүү хэлээч ээ. Энэний цаанаа сонсогдох болов. Ориглоо байна уу? Аюулгүй байдлаа ангаараа каск өмсөөрэй. Дугуйчтай. Аюулгүй байдал дугуйчтай каска өмсөөрэй. За. Хамтдаа M-pop entertainment news-ийн спорт булангаар ийм сайхан мэдээллийг хүргэсэн спортын дэд мастер Оригл танд маш их баярлалаа. За тэгээд энэхүү ярилцлага ингээд өндөрлөж байна. Ямар ч гэсэн энд ирснийхаа уралдах уу? Барах уу? Барна штэ. Чи зүгээр л сая уралдах өнгөд нь уралдыг ихтэй байсан аахгүй юу? Одоо өнгөрсөн. Яг нөгөө өөрийнх нь спортын талаар яриад болохоор бууж өгөхгүй байгаад шүү. Ямар ч байсан би уралднаа заяа. Bye bye M-pop entertainment news дараа уулзъя.
Pop Entertainment News Fashion болонда та бүгдийгээ урьж байна. Анхаарлаа наашаа хандуулаарай. Улсын маань нүүр царай үзэсгэлэн гоо болсон гайхалтай хөөрхөн мис дэлхийн мисэд явсан баццэгтэйгээ одоо яг уулзах гэж байна. Бид яг юун түрээд ирвэ? Энэ өдрийн минь, энэ үчийн минь яасан гоё шал өөр бас халуухан чим шиг ажилт хэрэгч чим шиг үед нь таарчваа. За сайн байцгаана та бүхэндээ маш халуун өдрийн минь төргий. Тэгээд өнөөдөр яг одоо л энэ зураг авалт явагдаж байна. Тэгээд яг зураг авалт явагдаж хатаа бүхэн ороод ирлээ. Зураг авалтан дээр аяух ядардаг байталж манай бацгчээр нь бүр ядрааг улам нэх гой цоглог байгаа юм шиг. Энэ одоо бүр яг ингэ сурчдаг баха тий. За бараг л тийм дээ. Ер нь бол халууныг ис тооцвол халуун бол үнэхээр за халуунч гайгүй дээ тэгээд гадуурхаа 2 3 өгнүүд гарцсан л байлаа. Яавал тэгээ ер нь бол тэгжээлээ штэ. За эрхийн мэрэгэн харваач минь хүрээд ирээж ганц байгаанаараа харахгүй бол болохгүй нэ гэсэн байлээ. Үнэхээр халуун байлаа. За чамар цамын сайхан юу вэ? Чамтай хөөцөлдөж явж байгаа дараас чи хүрээд ирлээ. За ерөнхийдөө бол яг 100 хилцэн бас сайхан наадан болоод өнгөрлөө. Бүгдээрээ маш сайхан амарлаа. Тэгээ одоо ажилдаа ороо эхэлсэн байна. Тэгээд ойд зураг авалтууд их байна. Тий, ер нь амарч байгаа л бус хүмүүс маань цуглаараа ирээрээ одоо ажил төрөлдөө орцгоё гэж би ч бас нэвтрүүлгээр урайлаад амжицсан байгаа. За, энэ намар цаг ирж их ажлын үлрэл эхэлж байна. За, төлөвлөгөө сонин сайхан зүйлээсээ үзэгчд маань сонирхуулаад хуваалцаач. За, 9 сараас л одоо хичээл эхэлнэ. Ямаагүй бүгдээр хичээл эхэлнэ. Тэгээд хажуугаар ажиллаа хийн. Тэгээд шилмэл загвартаас буцаад багшлах урилга авсан байгаа. Тэгээд одоо нэг суудах бас багш нэг одоохондоо үнэхээр зав гарахгүй байна. Тэгээд бас урж итэрхэн бас Miracle гоо сайхны эмгийнхаас зураг ирсэн. За хичээл гэж байгаа хэрэг одоо оюутан юуны оюутан бэ? Мастер. Тийм. Чамтай яг ингээд мүр зэрэгцээд харж ярилцлах ихэд их сайхан байлаа. Үзэгчтэй би юм өндөр болсон гэж үгүй би өсгийтэй гудал өмссөн байгаамаа. Яач утсан. Энийг ажлын хажуугаараа цаг цаваа гаргаад Mpopтай хамт байгаад танд бас баярлалаа. Тэгээд нэг зүйлийг асуухад баццгээ. Одоо дэлхийн мист явахаас өмнөх баццэг заяа. Одоо тухайн үед одоо шууд Монгол даяараа тэ дэлхийд даяараа баццэг гэдэг хүнийг одоо ингээд нүчиртэд харж байсан. Өмнөх үе дараагийн үе хоёрын хооронд одоо мөч хоёрын хооронд ялгаа юу гэдэг юм бэ? Урд нь байсан. Дараа нь ингээд дэлхийн мист яваад ирэхсний дараад нь ингээд чамд мэдрэгдсэн мэдрэмжүүд. Тийм маш олон сайхан ард түмнийхээ хайр хүндлийг хүлээсэн. Тэр нь одоо маш их мэдрэгддэг тий. Гадаар явж байхад маш олон хүмүүс маш сайхан сэтгэлийн үгсийг хэлдэг. Одоо байнга тийм сайхан мессежүүд ирдэг тий. Тэр бүхэнд маш их баярлалаа. Тэгээс та бүхний тэр одоо тэр хайрлж хүндэлж байгаа харц те надад тийм сайхан одоо хүндэтгэлийн сайхан сэтгэлийн үгс өгдөг тэр бүхэн бас надад маш сайхан ич хүчийг өгдөг. Тийм л мэдрэмж ирдэг байх нь шүү дээ те ингээл хүн болгон чамайг хараад хүндэтгсэн, хайрлсан, бахархсан ийм харцнууд байд юм байна те. Тэгэхээр мэдээж зүв үү? Тийм. Энэс нэг асуу баццэг яагаад инээ? Гэн тэгдэг ингэдэг хэмлэний төрөө. Чи инээд муутай мүү? Баццэг жоохон дуу муутай ингээ ярианд хоолой нэг жоохон цаашаа. Ерөнхийдөө жоохон сул хоолойтой. Гэхдээ яг одоо л жоохон зурагт авалтаас бас ядарсан байна. Ядартай юм гоёороо ядард юм байна те. Тэгсэн байна. Гоё хүнч цаанаа л гоё шүү. Тэгэхээр ард түмэн маань аягүйх одоо мис баццгийг ингээд нэгэнт одоо ингээд ийм гоё Монголыг дэлхийд дээр ингээд нэгэнт дурдсан ийм бүсгүй учраас бас хүлээлт байдаг баха. Цаашдаа ямар ийм саналууд ирж байна? Ер нь дахиад энэ тэмцээн уралдаанд орох уу? За миний хувьд бол ер нь бол дэлхийн мисээс өмнө бол бараг 6-7 жилийн турш бол маш олон тэмцээнүүдэд орсон. Мисийн тэмцээн, моделийн тэмцээн. Тэгээд энэ олон тэмцээний маань бас туршлага тэр бүхэн яг мис ордод ороход бол маш их ач нөлөө одоо үр ашиг өгсөн. Тэгээд одоо бол яг мис гэхээсээ илүү моделийн тэмцээнийг бол их сонирхож байгаа. Ер нь тиймэрхүү тэмцээнд орох зорилттой. Тэгээ бас ганц хоёр мисийн тэмцээнд орох бас бодол одоохондоо байгаа. Оноос өмнө нэг тэмцээн байгаа. Тэгтээ яг шийдээгүй байгаа. За жишээлбэл би бол жүжигчин. Гэхдээ өнөөдөр бас ТV-ийн ийм хөтлөгч их сонирхолтой байна. Надад таалагддаг, дуртай. Тэгэхээр мис баццэг одоо өөр киноны ч юм уу
реклам зарчлаганд орж ин гэдэг шиг өөр тийм саналууд ирдгүү. Ер нь өөр урлагийн салбарт сонирхдгүй. Жишээлбэл аягүй гоё бүжиглдэг ч гэдэг юм те. За өмнө нь бол бас мэдж байгаа хэрэг телевизийн салбарт ажиллаж үзсэн. Бас яг тухайд бол ажиллаж үзээд одоо телевизийн салбар бол маш их тийм цаг хугацааг их баримталдаг. Тэгээ минут секунд бүрийг алдахгүй ажилладаг гэдэг бол маш одоо яг өөрийнхөө тэр баг цусандаа л мэдэрсэн тий. Яг нөгөө нэг наадмын тийм ачаалттай үеэр ажиллаж яг эхэлж исэн болохоор айгүй тийм хүн санагдчихсэн. Зүрхээ ахуулсан уу? Айгүй. Тэгээд бас мэдээч хэрэг бас киноны саналууд ирдэг. Бас таньшихээ бас кино тоглохыг хүсдэг. Яг тийм одоо өөрийнхөө хувьд маш сайхан таалагдсан тийм кинонд тийм байгаа. Ер нь бол цааш тас кино салбарт орж магадгүй гэсэн бодолтой байдаг. Тийм. Зохиолыг харж байгаад л найруулагч нь харж байгаад тоглочих юм байна. Тийм. Өмнө нь жоохон бодоод айгүй хэрдэг байсан. Тэгээд нөгөө нэг тэгдэг байсан баггүй найруулагч нь оруулчих гэхээр царай айгүй жоох юм аа. Жоохон доо дээ. Тийм. Босоо цогсохоор айгүй өндөр байна. Би нарахаар л одоо гоё эмхтэй одоо охин шиг байгаад одоо хүүхэн шиг байгаад идэг. Ингээ яг царайг нарахаар бүр бэйби жоохон байгаад байна гэсэн байна тийм. Одоо бол болцсон биз шүү дээ. Одоо бол гайг бах уу? Одоо би бол болцсон жимс гэж. Ариг бах. Гоо бүсгүй гэдэг бол одоо бүхэл юмны нүүр царай болж идэг те. Ингээл одоо альва нэгэн юмд одоо гой сайхнараа л бахархаж одоо манай Монголын сайхан, манай Монголын хүүхнүүдийн сайхан бүсгүүчүүдийн үзэсгэлэнтэй гэдэг шиг энэ тентхийн нэг юм арга хэмжээнд дээр чамайг харж исэн байна. Тэр ч одоо JCI байлоо да. Тэр ямар холбоотой вэ? Тэр ямар учир утгатай юм бэ? За JCI-д бол би өөрөө гишүүн. Тэгээд саяхан ер нь бол яг энэхүү одоо давлгын яваад бол одоо жил гармаар 2 жил болж байгаа. Тэгээд эргэсэлгээний давлгаа гэдэг. Тэгээд би энэтэй бас хамтарч ажиллаж байгаа. Эхнээс нь ер нь яагаад энэтэй бас хамтарч ийн гэхээр одоо яг энэ залуучуудад те 10 жилийн хүүхдүүдэд бага насны хүүхдүүдэд хүмүүжилт нь ухамсарт нь одоо зөв байх, эерэг байх те сайхан хүн чанартай байх, нэг нэгэндээ тусалдаг. Тэр сайхан чанарыг одоо дахин сануулж тэрийг бий болох үүднээс бол энэхүү давлгаа явагддаг. Тэгээд сайхан бас Солонгос оронд 4 хотоор бид өхөө явчаад ирсэн байдаг хүмүүс маш сайхан сэтгэл өндрүүлсэн. Тийм. Баццгээ чамтай бас гоё таарж бас ярилцлага авч явах бас гоё хөөрхөн гүнжнэр маань, охтууд маань хараад өөрөө чинь бахархаж байгаа. Гоо сайхны талаараас гүнжнэртэй хандаад хэлв. За гоо сайхны хувьд гэх юм бол зөвлөгөө юу те? Өөрийнхөө бодлоор хэлэх дуртай үг ч юм уу? Одоо гадаад биш те дотоод гоо сайхны илүү сайхан гэгээлэг байлгаараа, эрэг байлгаараа гэжлмээрээ. Тийм. За ингээд ийм гоё цаг заваа гаргаж бидэнтэй хамт байсан чамд баярлалаа. Дахиад ажилд нь өндрөөс өндөр амжилттай хүсье. Их зүйлээ хийж бүтээн гэдэгт нь бидээж бид өхөн итгэлтэй байгаа. За та бүхэнд маш их баярлалаа хүрэлцээж бас энэхүү сайхан нэвтрүүлэгт оролцуулж байгаад маш их баярлалаа. Pop Entertainment News-ийн фэшн болон үгээр өндөрлөж байна. Баярлалаа. Bye. Hey Pop Entertainment News үзэгчдээ эргээд гэрлээтэй хамт байгаарай. Харин энэ удаа ямар болон эхлэх гэж байгаа болоо гэж та дотроо бодож байна уу? Тэгвэл мэдээж бидний хамгийн хайртай нэгэн болон болох кино болон киноны ертөнцөөр та бүгдийг дахин хамт байгаач гэж хүсэж байна. Ингээд яг одоо бид хаана ирсэн бэ гэвэл Black Zebra. За Black Zebra компани захирал Базра Аргачаа. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүст энэ өдрийн мэнд хүргье. Тэгээд мөн танад л талд бас энэ өдрийн мэнд. Яагаад танад ирсэн бэ гэхээр сүүлийн үеийн кино урлагийг ер нь шуугуулад, хушууруулад бас урлагийн бүхэл хүмүүс Black Zebra-г одоо зорддог болжээ. Зүгээр ч ингэж хэлээгүй шүү. Бас бодтой юм дээр тулгуурлаж гэрлээ M-pop-тай ярина. Жишээлбэл одоо Лардма, Босуул, Аав, Цүцүү, Хайр харуулсал, үргэлэг гэдэл одоо нэг ёсондоо сүүлийн үед одоо зэрэглэлээр нь ярих юм бол А, Б, В, Г гэдэг шиг ард түмний үнэлгээгээр A зэрэглэлийн кинонуудыг энэ компани хийгээд байна уу да. Би сая Эг аягүй гоё Этэй холбож ярьсан уу? Баярлалаа. Тэгээд яг бид нар өөрсдөөсөө хичээсний үнд дүндэр яг үзэгчдийн нэг талаараа хөсөн үнэлгээ болов гэж боддог. Тийм. Тэгээд улам энийгээ цаашаа
баттахын тулд улам хичээх болно л гэж. Би тангараг авахгүйсэн юм шиг л дээ. Хичээх болно гэд надад тангараглаад байх. Зүгээр яг одоо хэддэх уран бүтээл дээр явж байна. За манайх бүрэн хэмжээний нийт 13 кино гүйцэтгэсэн байна. Одоо сая энэ 114-ийг хийгээд намар ирэхэд үзэгчдийн хүртэл одоо монтаж, өнгө тэгээд одоо дуурга авах гээд байж байна. Тийм ер нь тэр мэдээллийн дагуу ирлээ. Одоо бүрэн хэмжээний яг өөрсдөө бүх зүйлийг хариуцаад ингээд бие даасан ийм уран бүтээл рүүгээ шимтэн орчлоо гэдэг ямар юуны тухай ямар утга агуулгатай киног одоо бас дараагийн одоо гайхамшигт киног бүтээж байна. За одоо бол яг ерөөдөө яг таймлаад ирэх юм бол жанр бол мелодрам. Тэгээд бас шин залуу жүжигчтэй авсан. Дээрээс нь мөн одоо олонний танилгач яригддаг жүжигчд бас нэлээд их орсон. Мөн дуучид бас нэлээд их оролцсон. Тэгээд туудахгүй яг трейлерүүд гараад үндсэн мэдээлүүд маркетингод яваад ирэхээр хүмүүс үндсэн мэдээлүүд авах байхаа. Маш сайн кинонуудыг хийдэг гэж би бас дурдаад ярьсан тий бас бүгдийн л мэдэн шүү дүргээлэг гэлс тасархаа тий. Аав гэдэг кино ямар гоё байлаа. За ингээл дурдах юм бол маш олон кинонууд байна. Бүтээгдэхүүнээр яриул нэг юм болцсон бүтээгдэхүүн тий. Үүний тухай гадуур яриад байна. Кино ертөнцийн гадуур ярьж байна. Кино урлагийг гадуур ярьж байна. Киноны талаар хүн болгон өөрсдийн бодол санаагаа ярьж байна. Эдгээр киноныг бүтээдэг, тэрний бүтээлийг бүтээдэг үйлдвэр нь энд байна. Black Zebra. Тэгэхээр танаас юу гэж асуух гээд байгааг бол одоо кино ертөнц хаашаа яваад байна. Та яг хааш нь байлгахыг хүсэж чинь дэлхий дээр яг аль төвшөнд ер нь хөгжлийн хувьд мэдээж хичээж байгаа. Ер нь бол тэгэл дор дорол студ болон хөв хүмүүс одоо би да одоо тий зурглаач нар, найруулагч нар аль болох бүгдээрээ гадаад зах зээл рүү явахыг хүсэл хин нэг нь хааны газар сургалт хааны газар инглээ тэглээгээл шуугчлаа. Тэгээ зарим нэгэн жүжигчд маань энд бас юмд оролцчихлаа. Энэ бол их бага хэмжээгээр бол бас нэг бодлын амжилт. Тэгээд бидний зүгт бол мэдээж техник технологи боловсон хүчин энэ бүгдийг бол одоо гадаадас аль нэг улсаас бид нар хүлээх биш. Энийг бол бид нар өөрсдөө чинь суралцаад магадгүй тэрийг бидний өөрсдөө энэ чинь үнсэн юм хийгээд аль ч улсад ямар ч киног аваадсан бид нар нэг өөрсдийн техникийн боломж олцоогоор хаажсан холготгоор хэмжээний бүрийн хэмжээний кинотай бас нэг тиймэрхүү хэмжээний бүтээлтэй байх юм бол ерөөд ажиллаж байгаа. Тэгэхээр энэ маань үндсэндээ бол бид нэр үндсэндээ Монголдоо өөрсдөө танилцуулаад Монголдоо өөрсдийнхөө хин чаашаа одоо юу гэдэг чи өөрсдийнхөө бас нэг үнэлгээтэй үнэлэмжтэй тэр байдлаасаа дараагийн алах юм бол мэдээж гадаадын зах зээл. Тэгэхээр яг энэ бол их бага хэмжээгээр явагдаж байгаа. Тэгээд шат чатандаа л ярих тул баг. Тэгвэл яг одоо ч хүмүүс болгон өстө нэг амар бол аюух ярьдаг хүмүүс ус өндөө шүү дээ. Тэгэхээр яг энэ бол тохой үед одоо бэлээ болсон нөхцөлтөнд гоё тэр бүгдийг дурдах гоё зүрх. Тэгээд ер нь бол кино урлаг бол гоё хөгжиж штэ. Ер нь бол их бага хэмжээгээр бол юм хийжлээвэл тэр дундаас хийнээс суралцах хийнээс харах. Тэгээ яг хөө мэдээж нэг талаараа бол сайн ч байна, муу ч байна. Тэр бүгдийг одоо гадаад янз бүрийн кинотой харьцуулж ярих ч хүмүүс байна. Энэ бол ерөөдөө тэр киноны бүтцийн хувьд санхүүжилт энэ төр гэдэг яг бүгд л ярьж байгаа. Эндээс ярих юм бол маш том хоёр өөр ялгаатай, өөр зах зээлтэй шал өөр юм. Энд бол дан ганц хувь уран бүтээлч нараас тэрний төлөө Монголынхаа зах зээлд ингээд өөрсдөө тааруулаад их бага хэмжээгээр хүмүүс өөрсдөө юм хийж гинэ гэдэг маань бол мэдээж зарим нэг сайн, зарим нэг нь бас нэг жоохон таарсан байгалах. Гэхдээ энэ бол хүмүүс нь өөрсдөө үнэлгээ өгөөд тэрэндээ мэдээж сайн болох юм бол олон сар хугацаа гараад кино театрт татж бай, тэ IPTV-гэр ч бол хүмүүс юм сайн үлгээ авчлаа. Муу юм болох юм бол мэдээж тэгээд нэг их бага хэмжээгээр хаалт амархан буучж байгаа. Энэ бол хүм болгонд тэгэхээр энэ хүсүүсүг энэ бол нэг тийм хин нэг тийм ороодох тийм одоо сонирхол бизнес ч юм уу хин тийм шин бол биш. Энэ бол зэрэг уран бүтээл талаас бол маш хариуцлагын чанартай учраас хөгжиж байгаа. Дээрээс нь тэгээд удахгүй одоос тэр олон тийшээ хөл гараа тай сунгаж байгаа яриа хөөрө болж байгаа хүмүүсээс хинээс ихнээсээ сайхан мэдээнүүд ирэх баг. Бид нар ч гэсэн бас тэрний артаас бас өөрсдөө гадаад харилцаа талаасаа зүтгэж байгаа. Тэгэхээр эхлэлийн ээж нь Монголдо бол мэдээж Холливуудын кинонд хэмжигт харьцуулах хэмжээнээс бүтээлүүдийг бид нар өөрсдөө Монголдо болдог. Хамгийн том зорилт юм болов. Маш гоё зорилттой. Монголчууд маань нэг тийшээ хуйларч ханарахтаа айгу сайн хүмүүс шүү дээ. Тийм, туушрахтаа. Туушрахтаа. За одоо бол бас нэг туушраад байгаа юм юу гэвэл нөгөө толгойтой бүхэн тэгж байна гэдэг шиг толгойтой бүхэн ер нь кино хийчих гэж бодож чинь тий. Зарим нэг нь
жинхэнэ бүтээл хий гэж байна. Зарим нэг нь ашиг олоодох гэсэн байна. Зарим нэг нь би юуг нь ийм л юмны тухай хийчмээр санагдаад байгаа. Тэгэхээр надад мөнгө байгаа юм чинь би хийчихнэ гэж байна. Зарим нэг нь зүгээр хідүүлээ нэг хийгээд үзүүл яад юм гэж байна гэдэг шиг. Одоо энэ кино энэ урлагийг маш олон төрлийн хүмүүс зүгээр мөнгөтэй хүн байдаг юм бол миний амьдралаар кино хийчих гэдэг юм уу те. Ийм олон зүйлд хуваагдаад байна. Энэ талаар та ер нь сая бас жоохон бодлоо хуваалцах шиг боллоо. Гэхдээ ер нь энэ байдал цаашдаа хэдийн хүртэл үргэлжлэх бол энэ байдлын талаар ер нь яаж ирээдүг харж дүгнэж байгаа бол энэ бол угаасаа байх л асуудал бах тий. Угаасаа юу гэж ямар нэгэн юм хэрэгцэгцэндээ орох ч юм уу нэг шугамд орох үзэгцэд бол энэ бол одоо юу гэж камертай болгон тий компьютертай болгон хэнийг нь бий чадна гэж явахлах л та. Гэхдээ энэ бол зүгээр шүү дээ байжлыг тэрнээсээ хинээс суралцах өөртөө үнэлэмж дүгнэг өгөх л баг. Гэхдээ яг өсвөсгөний зах зээлийн өрсөлдөөн дээр хэн юм хийж чаддгүй энэ нь яг юу вэ гэдгээр өсвөсгөөс сонс гараад ирэх юм чинь. Гэхдээ бүгд л анх тийм юу гэж сайн ийм тийм байгаагүй. Одоо сүүлийн кино урлагийн сүүлийн хүмүүс бол бүгд л өөрсдөө л хийдэж байгаа. Дээр үед бол яг тэ улс орон цаас нь итгэдэг бас хойноос ийм тийм гэдэг туслан камер одоо техник тийм талаас боловсруулж идэх зөндөө орчдөг гэсэн. Одоо бол энэ тийм байхгүй. Харин залуучууд маань их бага хэмжээгээр бүгд хийгээд яг урлаг талын залуучууд нийлээд юм хийж ийн гэдэг юм бол нэг талаар бол амжилттай юм зөндөө шүү дээ. Үнэхээр ард түмийг бас байгаад нууж байна. Одоо фантастикийн залуучууд бол үнэхээр бас урлагийн өөрсдөө ансгаатай тэр бүгдийг мэддэг учраас хүмүүсээс тэр нэг чиглэлийг мэдж байна. Бүр юу ч мэдэхгүй ч юм уу тийм хүмүүс бас юм хийж байна. Гэтэ яг та эн чинь тэг өсөөгөө цаанаас нь ард түмэн гэдэг чинь хамгийн том шалгуур хамгийн том амааг өгдөг хүмүүс шүү дээ. Тэд нар бол үнэлт өглөгийг өгч баг. Бид нар бол өөрөө өөрсдөө хэмжээнд за тэр нь энэ сайн гэдэг тийм ирэх баг. Гэхдээ бол өөрсдөө хэмжээнд бол студийг за тэр юм энэ үнэлт өгнө. Гэхдээ энэ бол цэврээд өгдөг чи хин юу үтээснээр л байх өрсөлдөөн нийтлэл байна. Энэ сайхан цоошин мэдээгч нь М-pop нэвтрүүлэг ер нь хамгийн анх удаага мэдээлэл авч гинэ. Өөр хүмүүстэн өөр мэдээлэлд одоо хүрээг байгаа. Энэ талаар бол зүгээр байх. Тий би айж хэлээ л да. Энэ одоо компьютерээс ямар ч трейлер юу ч ямар ч төс гарааг байхад ингээд хүрээдэрхий. Тэгээд гэхдээ манайхаас ч юм алдаж байгаа. Гэхдээ бас энэ мундаг юм байна. Тэгээд тэгэхээр одоо би бас өөрөө хэлж тий яас одоо маркетинг ажил төлөвлөснийхээ дагуу трейлер, клип тий постерын ажлууд ингээд араараасаа явах гэдэг. Тэгтэл та нар мэдээд ирлээ. Тэглэв яах вэ? Бид бүхэн үүний тулд энэ нэвтрүүлгийг хийдیں۔ Үзэгчд маань ч бас дуртай байдیں۔ Тэгээд бас нэг мэдээллийг бас телевиз үзэж байгаа залуучууд кино урлагт дуртай, хайртай, кинонд тоглох хүсэл эрмэлзэлтэй өөрийнхөө мөрөөдлийг гоёар харсан маш олон залуучууд байгаа. Энэ кино урлагт өөрөө бас кино урлагийг хөгжүүлж байгаа хувьд одоо телевиз гэдэг бол өөрөө хүчтэй зэвсэг тийм учраас танаа энэ киноны энэ пэйж хуудсанд яаж хандах ёстой юм? Өөрийгөө би нэг ийм толгос ингээд хүсэл эрмэлзэл байвал танаа дээр яаж хандах ёстой байдгийг. Тий, манайх нээлттэй шүү дээ. Одоо лекцийн одоо клип реклам тэр бүхэнд оролцох гэсэн болгоно нээлттэй. Манай пэйж рүү өөрөө одоо манайх яг бас нэг агентлаг жүжигчдийн маш их хандлт маш их хүмүүс ирсэн учраас бид нар ихэд нэг тийм архивлж нэг юм нээсэн. Тэндээс яг шаардлагатай одоо реклам, клип тэндээс хүмүүсээс авдаг. Тэгээ манай пэйж рүү ирэхэд хандах болно. Пэйж нь ямар вэ? Flexibra гэдэг байгаа маа пэйж. Тэрэн дээрээс зураг тэгээд утасны дугаарууд ирэхэд явуулах болно. Тэгээд бид тэндээс хариу мэдээж буцаад бичнэ. М-pop Entertainment News ер нь хин нэгэнд хэрэгтэй мэдээллийг хүргэх гэж зорддог үлээ. Тийм учраас кино ертөнцид хайртай дуртай залуу минь чамд бас бололцоо байгаа юм байна. Бүсгүй минь чамд ч бас бололцоогоо охин минь чамд ч ирээдүйн чинь гэрэлтэй байна. Тийм болохоор хандаарай. Магадгүй ирээдүйн чинь нэг л өдөр гэрэлтэх юм билүү гэж итгэж байна. Хэвтлэгч гэрлэгийн хувьд киноноос гадна клип бас хамтарч ажилладаг гэсэн тий. Манайхан нэг бас мэдээж видео чиглэлээр байгаа учраас мэдээж бүхэл юм клип реклам киногийн чичэм чинь тусна одоо нэг юу гэдэг чинь нэг тийм гай бах. Тэр үднээсээ клипүүд бол хийсэн. Тэгээд UBS музикэрч бид нар сорчсан Grand Prix шаналуулж авч ирсэн тий. Тэгээд энэ хийж байгаа. Тэгээд G наран одоо Ука Kiwi одоо уран бүтээлч нартай хамтарч ажилласан. Танд яриа өгсөнд баярлалаа. Эхний чинь дөнгөж одоо гарах гэж байгаа энэ цоо шинхэн бүтээл дээр чинь ирж яриаасанда таатай байна. Дараа бүтээл дээр чинь ирж дахин яриагаа үргэлжлүүлэх болно. Баярлалаа. Тэгээд танад
телевизийн хамт олонд тэгээд анх удаа ярилцлага өглөө. Тэгээд маш их үзсэн. Тэгээд маш их таалагдсан. Тэгээд энэ болонд бас оролцуулсан баярлаа. Баярлалаа. Дээрээс нэмжлэгийг танай студи их гоё юм биш үү? Та өөрөө тогтцуулсан уу? Тий. Гэхдээ яг тогтцуулж явахдаа тэгэл ерөөхдөө л нэг тэг яг ингээл болцсон уу? За эрэгтэй хүн шиг гоё хариуллаа. Би байсан бол ийм өнцгөөс нь ийм имийг тавиад ингээд ингэх байлаа. Pop Entertainment News-ийн кино болон маань үгээр өндөрлөж байна үзэгчтэй. Дараагийнхаа болонд таныг урьж байна. Pop Entertainment News үзэгчтэй анхаарлаа нааша хандуулаарай. Нааша биш бас манай зочнолоо. Учир юу вэ гэвэл бидний онцлог зочны булан маань яг одоо эхэлж байна. Ингээд өнөөдөр та бүхэндээ зориулаад бас нэгэн хүндтэй зочинг одоо урин авчирлаа. Улсын драмын эрдмийн театрын найруулагч Төрийн Сойрхолт Наранбаатар буюу ард олноо бас урлагийн дундаа Пара гэж нэрлэдэг энэ хүндтэй зочин маань байна. Гадаа халуун байгаа цаарах. Аимшигтай. Урдан зүүн ингэж нэг халддаг байсан баха тий. Тийш тий ер нь дэх үед л ер нь ингэж халддаг байсан. Тэгээд энэ жил одоо маш их сайхан халж байна. Гэхдээ одоо бид нар чи бас зовлон даадаг ард түмэн юм биш тий. Бид чинь зовлон даа. Таалагдах юм бас байхгүй шүү дээ. Халаад байвал ямар хөө хүүтрээд байвал ямар муухай хүүтэй ингээл ер нь Монгол хүн таарах юм хэцүү. Аяын олох хэцүү шүү. Бидний урлагийг хүндэтгээд бас хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Юуны өмнө танд бидний улс үндэстний маань бахархал болсон их сайхан наадам байна. Үнэхээр сайхан боллоо. Та найруулан одоо би дааж найруулан энэхүү хүндэтгэлтэй арга хэмжээ зохион байгуулад ард түмэнд маань маш их таалагдсан учраас ард түмнийхээ өмнөөс үзэгчдийнхээ өмнөөс нэвтрүүлгийнхээ өмнөөс танд баярыг хүргье. Галзуу сайхан болсон. За баярлалаа. Тэгээд Монгол төрийн наадмын нээлт хаалт гэдэг бол маш том ач холбогдолтой бол ард түмэд байгаа. Тэр 365 хоног хүлээж иж тэр дэлхийд ганцхан дэн чотод наадаг наадмаа хүн бүхэн үзэж. Тэгээ наадмын эхлэл гэдэг маань өөрөө хүний сэтгэл оюун, бодол санаа, зүрх сэтгэлийг хөдөлгөж тэр цаана тэр бэлэгдэл одоо сайн сайхан байхын учир жандсанг ойлгуулах тийм учиртай юм болов гэж би боддог. Тэгээд ер нь бол нэг наадмыг ард түмнээ нэг баярлуулъя гэсэн бодол бол 4-5 жилийн өмнөөс бол явж байсан л да. Тий. Тэгээ харин энэ жил одоо тэр дундаа энэ их өндөр жил их хариуцлагатай, АСЕАН-ийн одоо уулзалттай за тэгээд дөрвөн том ойд авахсан Монгол улс руу дэлхий одоо ингэж фокус тааруулсан яг энэ үед бол энэ наадмын хийгдвэл нэгдүгürt маш том хариуцлага байлаа. Хоёрдугаарт бол ард түмний мөн бол итгэл үнэмшлийн хамгийн их чухал байлаа. Монголчууд ингэж нааддаг юм байна. Монголчууд ингэж баярлдаг юм байна гэдгийг харуулна гэдэг бол уран бүтээлч хүний хувьд энэ бол асар том үүрэг байлаа гэж би өвдөө ойлгож байна. Тэгээд ямар ч үсэн хүсэл бодол маань биелж Монголын ард түмнийг баярлуулж ард түмэн маань баярлсанд бол уран бүтээлч миний хувьд бол асар том шагнал байлаа. Тэгээд уулзсан хүн бүхэн сэтгэл тэнүү баяр баясгалаар дүүрэн байна гэдэг магадгүй ирж үе цаг маань өөрөө бас сайхан байхын бэлэгдэл юм болов гэж бодож байгаа юм л да. Мэдээж үг байдаг шүү дээ. Төв түн шидээрээ хятад хүн бинчингээрээ Монгол хүн одоо бэлэгдлээрээ гэхчээр тэгээд энэ бэлэгдэлтэй сайхан болсонд бол маш их баяртай байгаа. Та найруулагч хүний үүднээс одоо жил жилийн наадмыг найруулж байгаа нэг найруулагч хүний нэг онцлог байдаг шүү дээ, тий? Энэ давуу харуулна. Би нэг ийм зүйлийг харуулах гэж байгаа гэд. Та ингээд дотроо ингээд төсөөлцсөн байгаа шүү дээ. Нэг ийм болгондоо гэд. Мэдээж бол ард түмэнд сайхан таалагдсан байгаа. Таны одоо энэ харж исэн өнцгт юу н хэр хүрсэн бэ? Таны энэ Наранбаатар гэж хүн найруулснараа би энийг л харуулах гэж байсан юм. Тэр маань маш сайхан хүрсэн гэдэг талаараа яриул. Ерөөсөө л ийм л дээ. Бид бусад улс үндэстнээс нэг ялгарх ялгамжийн тухай ойлголттой юм л да. Глобалчлах тухай нэг юм яриад байгаа бол би бол бас тэрнтэй нэг санал нийлдэг. Угаасаа аливаа улс гүрэн бол өөр юм гэсэн түүхтэй байх хэрэгтэй. Заримдаа богинохон түүхтэй ч улс байна тийм ээ. Гэтэл бидэнд бол бардам сайхан тийм урт түүх байгаа. Тэр түүхэнтэй гол нь юунд нь бахархаад байгаа юм бэ гэхээр бид асар өндөр соёл иргэншлийг бид нар бий болгож ижээ. Тэр дэлхийг биднээс хамааралтай байсан юм а гэдгийг л би хэлэх гэсэн. Ерөөсөө миний гол одоо санаа юу гэхээр энэ нэг Монгол гээд нэртэй 3 сая хүн амтай энэ улс цаг цагийн урсгалд цаг тооны бичээс
дэлхийг өөрөөсөө хамааруулж чадчихсан ард түмэн шүү гэдгийг үзүүлэх гэсэн ерөөсөө гол одоо миний нийслэл бол. Тэр бараг хүрсэн баха. Магадгүй. Наадам сайхан байлаа. Тэгээ та яг үнэхээр ингээд 4-5 жилийн өмнө сайхан төрийнхөө наадмыг найруулахынсаа ингээд бодож илээ. Яг найруулад эхэлсэн чи ёо ямар хэцүү юм бэ гэж ер нь бодогдсон юмнууд байсан л ах та. Ер нь их хэцүү байсан нь. Ер нь бол хэцүү л дээ. Хэцүүгүй юм ч гэж байх. Тэгээ тэр дундаа энэ том стадионд ингээд зориултын бус шүү дээ. Яг нэг үг хэлгээд. Аливаа олимпийн нээлт, том одоо наадам, фестивалийн нээлтүүд яагаад орой болт юм бэ? Яг тэгвэл тэр нууж хаах, гэрэл, сүүдрийн асуудлаар юмыг зохицуулж шít. Гэтэл чин бид нар одоо нөгөө наадмын хуулиар өглөө мэлийсэн сайхан наранд бүх юм нь юм дээр хийж байгаа шít. Одоо тайз, театр тайзны чи гол утга учир тийм гэрэл, сүүдэр. Тэр нь л бид нар үзэгчийн хуур сэтгэлийг нь хөдөлгөж. Гэтэл тэр байхгүй нэ гэдэг чинь бас нэгдүгürt бас том бэрхшээл. Хоёрдугаарт маш их олон төрлийн улсууд нь тэр бүгдийг нэгэн зүгт харуулна гэдэг чинь өөрөө бас нэг том асуудал. Гэхдээ ер нь үүрэг учраас бид нэр хийх л ёстой. Энэ цагт хийх ёстой бол үргэлж гүйцэтгэх ёстой. Ямар нэгэн бэрхшээлүүдийг даваад харин зүгээр нэг юм бодоход өшөө зүгээр гой хийх над хүсэл одоо юу гэдэг бодол байсан. Тэгээд нэг 100-ынхаа нэг 50% хийвүүдээ. Энд юу дутгаж байгаа нь нэгдүгээр санхүүгийн асуудал. Одоо хөрөнгө мөнгө, өшөө мөнгө төгрөгтэй байх юм бол өшөө сайхан юм үзүүлэх бүрэн боломж байна. Өшөө цаг хугацааг нь эрт тавиад өгөх юм бол өшөө бүр хүний сэтгэл оюуныг одоо гайхшруулуулыг. Одоо би бол театрыг бол ганцхан юм хэлээ шүү дээ. Хөшиг нэгдэн гайхшрал төрөхгүй бол энэ бол урлаг биш гэж би боддог байхгүй. Тийм учраас энэ гайхшрал гэдэг юм гайхшрал яад бишрэл явагддаг. Тийм учраас энэ өөрөө байх гол үндэс бол одоо мэдээж материалын зүйл бол маш чухал байсан. Гэхдээ одоо ингээд юм өөрөө нэг босго болчихлоо шүү дээ. Ингээд цаашдаа дараагийн найруулагч нар хийхээрээ өшөөнээс гоё болгох, өшөө техник технологийн гоё дэвшлийг үзүүлэх, өшөө оюун санаанд нөлөөлөх, бодол оюуны сэргээх гэдэг утгаар гоё юмнууд гарч ирнэ шүү дээ. Тэгэхээр өшөө ингээд цаашаа гоё болох байхаа. Гоё болохоор болсон. Дахиад гоё болох байх. Найруулагч хүн гэдэг л айгүй гоё даавуу эрэхтэй тий. За тэг инг чи тэгнэ ингэн энэний дараа юм хөгжим явна энэ үед ингэн гэдэг. Та манай улсын тэргүүлэгч ерөнхийлөгчийг та гарч ирээд үг хэлээд гарч ирээд 9 сайхан цагаан тугаа ингээ гарч ирээд гоё дивэрэ гэдгийг таны найруулга байсан уу? Харин хүмүүс асуугаад тэр ёстой минийх биш шүү. Тэр бол ёстой манай ерөнхийлөгчийн өөрийнх нь одоо найруулга концепц гэдэг. Найруулагч үгнээс төрсөн байх. Би бол гэхдээ тэр нэг өөрөө сюрприз байсан гэж хэлж болно шүү дээ. Гинтийн зүйлээс учраас. Тэгээд тэрийг би ерөнхийлөгчийг хүлээн авалтан дээр ерөнхийлөгч тэ уулзаад ерөнхийлөгч нь баяр хүрээ явж хахад ерөнхийлөгч манд хэлжсэн. Миний сюрприз таалагдсан дөө гэдэг чинь. Тэгээ би хэлсэн. Таалагдсан гэдэг. Яагаад гэвэл надад үнэхээр тэр наадмын үйл ажиллагааг би бол ерөнхийлөгч манд гоё чимсэн гэж бодож байгаа. Монгол хүн бид нар хүүтэй болохоор бүх болоосоо гэж хүсдэг сайхан тийм ээ торгон дэвжэнэ барилцсан дэвээд 9 хүлд цагаан тугаан ягаад тэр бүхэн эр хүний одоо бүх хүний айл гэрийн ерхийн тэрүүний дотор явж идэг тэр бодол санааг ерөнхийлөгч манд би гаргалаа гэж байна. Тэрийг заавал бүх болоогүй ч гэсэн салбартаа ингээд зүтгэж яваа хүмүүсийн төлөөл тэдний бүх оюун санааг нэгтгэхэд би ерөнхийлөгч манд дэвчлээ гэж би хувьдаа уран бүтээлчөнд ойлгосон. Тэнд би ч цуг дэвж байгаа юм шиг санагдсан. Нөгөө тал дээр яа гэм бэ? Путин дуулж шин. Абомо бүжгэлж байна. Энд чинь хүний ирэх шүү дээ. Тэ? Ингэхдээ айгүй гоё. Надад айгүй гоё. Өстой гоё. Nice. Таны ямар ч найруулган дур байгаагүй нэг өөр хүн юм хийгээд таны одоо яг зохион байгуулалтанд байхгүй юм хийгээд тэр нь бас үзэгчдэд таалагдвал та юу гэж хэлэх байсан бол? Таалагдвал тэгэл болж ийн бурхан ивэлээд гин таалагдахгүй бол алдаа бай тэгэл зэмлэл зүгээр харин тэр юун дээр тэр нэг байлдааны хүнүүгийн байлдааны нэг морьтой зэрэг унсан шүү дээ. Тэрийг бол хүмүүс өө гэд би бол гой болчихж байгаа. Тулаан болж байгаа учраас ойчих бол байдаг асуудал шүү дээ тий. Амьд болчихж байгаа. Илүү их тийм тэл үнэмшилтэй болж байна. Тэр бол нэг тийм партитураас зөрсөн нэг юм байна. За бусд нь бол яг л партитурын дагуу яг явсан да. Сайхан болсон танд дахин баярыг хүргэе. За найруулагч Наранбаатар ихээр мэдэхгүй хүмүүст зориулаад ер нь та яг соёл урлагийн сургуулийн найруулагчийн мэргэжлэр төгссөн юм уу? Химбагш анги төгссөн. Яагаад ер нь найруулагчийн замнал руу яв? Би яг вэ эмч мэргэжилтэй шүү дээ. Бодлоо. Яг үний эмч шүү дээ. Соёл. Гэхдээ би эмч шүү дээ. Яагаад би эмч гэж хэлж байгааг тайлбарлах уу? Жишээ нь ангаахын мэргэжлийн эмч нар бол хүний ингээд бодитой харьцаж шүү тийм ээ. Бид бол хүний сэтгэлийг эмчилдэг байхгүй.
Би бол театрыг хүмүүс янз бүрээр асуудаг. Театр гэж юу юм бэ? Би театрыг ганц үгээр хэл. Театр бол эмчилгээ. Жүжигчид, найруулагч нар эмчнэр баг. Өөр эмчнэр бол хүний ингээд би организмын тухай ярьж байгаа. Бид нар хүний сэтгэлийг эмчил. Театрт хүмүүс ирээд сэтгэлээ эмчлээд гардаг байхгүй. Тийм учраас бас эмч гэж хэлж болж байгаа. Эмчийнхээ дипломыг авдаг гэж гэдэг шиг. За би 98 онд урлагийн гавьяа зүтгэлт найдынгийн гав хоёрын удирдлагын доор соёл урлагийн их сургуулийг жүжигчин найруулагчаар төгссөн. За анх бол жүжигчнэр эсэж ороод сурж байгаа хүмүүс багш маань 2 дугаар курсээс чи ер нь сонгон суралцаач найруулагчаар миний хөд нэг жоохон тим юм байна гэдэг. Тэгээд тэр багшийнхаа хэлсэн итгэлийг өөрлөөд 4 жил бол найруулагчийн мэргэжлийг бол давхар сурсан. Тэгээд төгсөхдөө бол одоо диплом амгаал. Тэгээд одоо хос морьтой гэдэг юм уу юу гэмээр юм те. Тэгээд найруулагчаа. Ангийнхаа хүмүүсийн юм бол найрууллаа. Тий гол тэндээс л хэлж байгаа нөгөө ингээд анги өөрийнхөө юмыг болгоод явах бол нэг асуудал. Тэгээ бусдын юм ингээ бас туслаа тэдний юм гоё болгох гээд үзсэн. Тэр нь өөрөө эцэстээ бол надад юу болж исэн л та. Дадлага, туршлага болж исэн. Тэр эхлэлийг тавьчихсан. Тэгээд төгсөөд л одоо драмын театрт ороод анхныхаа уран бүтээл хийгээд тэгээд нэг жүжигдэх тоглож исэн. Тэгээд жүжигчнээс одоо бол энэ жүжигчнийг мэргэжлэг нь хийхгүй энэ хүмүүс бас өөрөхгүй жүжигчнэр авахгүй. Яаж авахгүй загнуулна гэж бодсон шүү дээ. Ууд биш шүү дээ. Хат чи ингэ буруу жүжиглээд шүү дээ. Чи буруу гэдэг. Ууд тим чанар бол надад байхгүй л байгаа юм да. Байхгүй гэх юм мэдхий. За тийм ээ. Би сайн мэдтээ. Бооцоо гэж жүжиг. Тухайн үед чинь бооцоо гэж жүжиг чинь лаа одоо сенсац байлаа шүү дээ. Бооцонд одоо ийм бооцоо гэдэг жүжигэн дээр яагаад гэдгсэн чинь плед 1500 байсан. Тэгээд яагаад бид нар очиж үзэхгүй гэдэг чи болохгүй юм томчууд үздэг. Ийм жүжиг. Ахуй жүжиг гэл. Тухайн үед ойлгохгүй тийм лаг яаж тэрийг үзэх вэ? Яаж үзэх юм? 100000. Пүү юу вэ? Эн чин зүгээр 1500 яагаад 100000 яаж энийг үзэх юм бэ? Энэ үднээсээ эхлээд тэр яагаад тийм сенсац тарьсан бэ гэхээр бооцоо жүжигийн клип нь телевизээр цацагдаад дуучин нь бас айгу алдартай мундаг дуучин байгаад хөөх алдартай дуучид жүжигийн дууг дуулж болдго юм биш үү? Ер нь жүжигийн дуу бас жүжигчтэн тоглоод клиптэй явж болдго юм биш үү? Гэдэг имийг анх үзгсэн гэж ярьлаа энэ талаараа. Ер нь гэдэг. Яг вэ тэгээд 2000 онд Баабурга төрийн сойрхол Баабурга хариуцлага нэртэй нэг жүжиг бичсэн байсан юм байна. Тэгээд тэрийг хэд хэдэн найруулагч санал болгоод хийх тухайд нэг жоо ойлголцсон төрөг юм шиг. Тэгээ Батсайхан найруулагчид санал тавихад Батсайхан найруулагчгүй би чадахгүй би бол кино найруулагч. Энийг манаа нэг дүү найруулж байгаа шүү гэдэг натаа болсон. Тэгээд би Баабурга таанх уулзаад за чи энийг уншаад 3 хоног дээр тэгээ 3 хоногийн дараа чи надаа яаж хийхээ гэж шууд тайлбарлагддаг байхгүй юу? Шууд. Тэгэл би заа гэл тэгэл 3 уншаал яг өөрөөхөө л фантази ярьсан л та. Би ингэж юм яриа тэгж юм гэсэн чил Баабурга таалагдсан юм л үү? Шууд ажилд орё гэл тэгэл ажилд орсон л доо. Та ч өөрийг шууд авсан юм биш үү? Ядаж үгүй энэ шууд 3 хоног тариа гэж мэг. Үгүй би тийм ерөөсө боломжийг алдахгүй гэсэн дөнгөж оюутны ширээс асуунд чи ийм юм явж байгаа. Затдаг гэл ерөөсө гэл гарч. Тэгэл бөө боломжийг. Тэгэл ярьсан яриа маань таалагдсан баг. Шууд ажилдаа орж ирсэн. Тэгээд тэр жүжигийн дууг 2 дуу игээд нэг нь манай харан хамтлаг дуулж ирсэн. Зүудэндээ би хайртай гэдэг. Нөгөөдхийн дуу чи алтан цэцэг жанцсан оргоо өгч юм. Нөгөөдг нь болохоор чукахаа юм. Зүудэндээ би хайртай. Одоо хүртэл яг сэтгэлтэй шүү. Тэгээ тэр дууг ингээд дуучид манд дуулахтаа ер нь тэрнээс хойш ер нь манай мэрэгжлийн рок попын дуучид жүжигийн дуу дуулах их тийм дуртай болсон. Яагаад гэвэл тэр жүжигийн дуу өөрөө жүжигээд байгаа тийм драматургтай хийгддэг болсон л да. Ая дан хүртэл. Тэгэхээр тэр илүү хүмүүст их хүрдэг болсон. Тэр утгаараа ч гэдэг юм бол лавга ах маань анх тэр дууг их гоё дуулсан. Тэгээд тэр дуу хүмүүст тэр чинээгээр тэр жүжигийг үзэх сэтгэлчлэлтийг их өндөрт өргөсөн. Нөгөө талаар жанцны руугаан тэр хаяг алтан цэцэг дуулсан. Бас зүудэндээ хоёулаа адилхан нэртэй. Тэгээ энэ дуу хүмүүсийг тэр жүжигийг үзэх бас нэг юуг бий болгосон байх гэж бодож байгаа. Тандалтыг. Нөгөө тал дээр нь жүжигчдийн кастинг бүрдүүлэлт аягүй чухал байсан. Тэр үед одоо энэ төрийн сойрхолд ардын жүжигчин сувдгаа яг театрт ажиллаагүй байсан. Төрийн сойрхол жүжигчин Цэ Төмөрбаатар ах бас ажиллаагүй байсан. Эрдэнэ тогтох ажиллаагүй байсан. Ганц цэг амгаа хоёр ажиллаагүй байсан байхгүй. Байгаагүй юм. Тий, байгаагүй. Тэнд ерөөсө ганцхан дараамын театрын жүжигчин Төмөр хоёрыг ах л байсан байхгүй. Тэгэнгүүт тэр хүмүүс үзэгчдийн бас нэг эрэлттэй болцсныг мэдрэх хэрэгтэй байхгүй. Нийгмээ мэдэрнэ. Тэгээд тэднийг цуглуулад нэг юм
баг болгоод тэр бүтээлийг хийнгүүт үзэгчд бас ойр тараагүй уран бүтээлч, ойр сансан одоо хайртай жүжигчнээ ч гэдэм гээд тэдгээр улсууд бас сэтэлцэлт үүсчихэж байгаа. Тэгээд тэднийг нэг дор харах. Тэгээ нөгөө тал дээр тэр дуу хуураар нь татах. Тэгээд тэр жүжигийн нэрийг жоохон акценттай тэр гол утга санаан дээр байгаа тэр бооцоо тавьчихж байгаа шүү дээ ихнэрээ. Тэр нэрээр ингээд тавихаар тэр бооцоо гэдэг үг чинь бас манай хэллэгэнд бас жоохон орж ирээд бас нэг шинэлэг байлаа шүү дээ. Тэр болгоны хэлэгдээгүй бооцоо тавих. Чиний чугнаа гоё байх хэрэгтэй. Тий. Тэгсэн чи бооцоо гэвэл сонин санагдаад яагаад байна гэж жүжигийн нэр нь бол хариуцлага нэртэй. Тэгээд ингээ хүмүүсийг татаа. Тэгээд жүжигийн бас тавилт мавилтан дээр бас жоохон шинэлэг зүйлүүд хийх гэж оролж ирсэн. Та дэлгэцийг орлуулах, сүүдэр, сэлветийг бий болгох. Тэгээд жүжигийн тайз чи өөрөө Далигийн Мария гэд зургаар хийсэн байхгүй. Тэр зургийг анх өөрөө Баабурга бүр Ермаркан дээр бичсэн байдаг. Тайз тийм байна гэдэг. Надад бол тэр Мария зургийг хараад энэ яг болох юм байна гэж. Тэр нь өөрөө бүсгүй хүний зураг л та. Тэгээд дүнд гол тэр Дали ч юм бас өөрөө сонин зурдаг шүү. Тий. Тэгээд тий. Яа зурхаараагүй ингэж бодож зураад байгаа юм бэ гэж. Тэгээ яг тэр юугаар нь декорацаа бол хийж ирсэн. Тэгээд тухайд бас жоохон хүмүүс сонин байсан байж магадгүй. Сонин цаашаа. Хийт болж ялаа шүү. Тий, тэгээ яг нөгөө тэр үед Дараамын театрын билет 1200 төгрөг байсан. Тэгээ аливаа оюуны бүтээл өөрөө үнэтэй байх хэрэгтэй шүү дээ. Оюуны бүтээлийг юугаар ч одоо хэмжиж бас хэд аягүй их түүхтөө механик үйлдэлийг бол хэмжиж болно аппаратаар. Тэгээ энэнээс ямар хэрхэн их тийм ачаал гарч одоо бүх юм гарч бас томьёолоход түүхтэй учраас оюуны бүтээл хамгийн үнэтэй хэмжээжгүй байдаг байх л да. Тэр утгаар нь ер нь бид нар урлагийн хүмүүс үнэтэй байх хэрэгтэй шүү дээ. Оюуны хүмүүс. Тэгээд тэрийг анх 10,000 цаас 9,800 төгрөгөөр зарсан. Тэгээд тэндээс нэг ойлголт төрсөн. Хүмүүсийг үзье гэсэн юм үздэг юм байна гэдэг. Тэрийг үнэтэй гэж ерөөсө огтоосоо яриаггүй. Үзэл тэрэнд хамгийн гол нь тэр мөнгөндөө таарсан таашаалыг хүртэж чадж гин гэдэг асуудал байна. Тэгээд тэр эрэлтийг хараад ер нь манай театр урлагт шөө ийм сэдвтэй юмнууд хэрэгтэй байна гэд надаар тоглосон хайр жүжиг дараа нь хийжсэн. Тий, тэр чи одоо залуучууд хэдэн жил тоглох бүр нэг хайрыг хайрл гэдэг хүүхд залуучдын театрын Нямгаваа найруулагчийн найруулсан жүжигээс яг тийм байхгүй байх гэдэг тийм судалгаас нь тийм прогноз гарсан байхгүй. Тэгэхээр нэг ийм нэг гурвалсан хайрын гурвалжингийн тухай уран бүтээл хийх юм бол залууч. Тэгээд тэрийг нөө Фризоны дуу дууссан шүү дээ. Шука хаян цогоо. Тэр дуу ч өөрөө бас их тун аятайхан болсон. Тэгээд тэр дуу клип нь өөрөө үзэгчтэй бас гэсэн. Тэгээд залуучдыг тэр бол яг залуучуудаа таараа 5,000 төгрөг. Тэгтэл ямар ч байсан уран бүтээлийн үнэлэмж, үзэгчийн таашаал авах үнэлэмжийг бол нэмж өгсөн нь бол бас жоохон давуу тал болсон байна. Та энэ уран бүтээлчтэйгээ яг ямар арга барилаар одоо би яг таны найруулган дээр ажиллаж үзэх болохоор сайн мэдгүй бас зарим үзэгч сонирн байж магадгүй. Чинийг ажиллачаад энэ тухай ярих уу? Зүгээр би ямар өөрийнхөө арга барилыг тийм гэж би бол хэлж мэдхгүй. Тэрийг манай уран бүтээлч нар хийх байх. Зүгээр миний баримтлагдаг зарчим гэдэг бол зүгээр бид нар 20 дугаар зууны нэг тийм аран шин бол одоо бол хэрэггүй. Тэр бол нэг Орос зүйл толгойд улсын нэг жоохон мод байсан. Ингээ найруулагч нар ингээд ууралдаг, хашгирдаг, нэрвддэг те. Тэрийг ингээд нэг кино шимэн дээрх яжилчих юм өө. Миний мэрэгч учраас би айгүй хэмзэлдэг байхгүй. Нэг юм домбоо нөхөр гараа та учиргүй хүн загнаал. Тэ нэг юм ёётой чи найруулагч гэхээр нэг юм солио галзуу хүн юм уу хаашаа. Тэр бол нэг тийм тип байсан байхгүй юу? Үе байсан. Тэрийг бид нар одоо манай залууч миний үеийн дунд бас нэг тийм загварууд их яваад байгаа шүү дээ. Би одоо нэр усын хэлж яах вэ? Болох хэрэгтэй байхгүй. Бид нар 21-р зууны найруулагч нар байхгүй. Хүнтэй маш гоё эвтэй. Хамгийн гол нь тэр уран бүтээлийг хуйлдаад одоо бид нэг юм гар болоо тийм ээ атгсан гар болоод тэрийг амжилтанд хүрэхэл чухал байхгүй. Мэдээж бол урлах үе гаралгүй л байх. Ямар ч ажил хийсэн бэрхшээлтэй уурлах. Гэхдээ хамгийн ухаан чухал. Эцсийн дүнд тэр цэгт хүрэх гэдэг замыг тэр найруулж хэрхэн авч явж байгаа гэдэг нь хамгийн чухал. Ямар аргаар нь биш. Хэрхэн авч яв. Гол нь тэр цэгт очсон л байх хэвээр. Аагаас Б цэг рүү очно. Тэрнээс тэр цэгдээ хүрэхгүй байх юм бол удахгүй. Тэнд загвардаад ах хэрэггүй. Тэнд хэлбэр хэрэггүй. Тийм ээ? Тэнд аран шин хэрэггүй байхгүй. Юу ч ямаа шаардсан тэр тэрийг л гаргачих. Хамгийн гол нь тэр цэгдэл хүрэх хэрэгтэй байх зэрэг. Тийм учраас бол тэр зарчмыг л баримталдаг. Зүгээр ямар хүмүүс тэр ямар ан шин гэдэг нь бол хүмүүс тодорхойлох байх. Над бол тийм л би аль болохоор хүмүүстэй маш сайн ойлголцол өндөртэй ажиллахыг хичээдэг.
ойлголцохгүй би дандаа ойлгосон уу гэж асуудаг дараа нь. Ойлгоогүй хүмүүс ойлгосон гэдэг байхгүй хамгийн амар. Тэгээд дараа нь ойлгосон уу гэхээр хичээлийг ойлгоогүй үйлдэл гаргаад идэх байхгүй. Тийм учраас ойлгосон ойлгоогүй ихлээсээ асуух гэсэн. Рок поп ертөнц жүжигийн урлаг, тайз дэлгэц бүгд хамтардаг болжээ. Энэ үүсэл нь Боцоо жүжигээс эхэлсэн байна. Таны хийсэн хамгийн нэг гоё уран бүтээл Ариун агчийн дуулын нэг дуу байдаг штэ. Хаалганы чин цандарсан зүрх. Энэ айгуу гоё. Нэг чи мэдхүү. Тэр киног үзэл би нэг тийм уйлж гарч ирсэн. Тэгээд би бодоод эмэгтэй хүн ер нь уйлахаар их тийм гоё мэдрэмж авдсан биш үү гэдэг ч юм уу. Эсвэл хүн уйлахаараа ямар нэгэн инээсэнтэй адилхан те дуртай зүйлээ хийсэнтэй адилхан бас нэг гоё кайфыг авдгийн биш үү гэдэг. Тэгээ яагаад үлдсэн бэхээр эсвэл тэр зүрх сэтгэлд байгаа юм хөдлөгсөн юм байна гэд тэр кино үнэхээр гоё уран бүтээл болсон. Та бас Улсын драмын Эрдмийн театрын найруулагчаас гадна кино урлагийг бас найруулсан байлаа. Яг бай тэр миний анхны бүтээлтэй кинонд яасан зүгээр кино бол өөрөө бас нэг сайхан салбар л да. Гэхдээ бол драмын урлагтай бол ашгүй хүн холбоотой. Зүгээр өөрөөр арга технологийн хувьд ондоо байх. Зүгээр кино хийхийг би илүү их тийм хүн өөрийнхөө ертөнцөөр л кино хийх хэрэгтэй гэж ойлгодог л доо. Би тэгж харж байна. Би энэ ягаан өнгийг цэнхэр гэж хардаг. Би энэ эмэгтэй хүнийг тогос гэж хардаг гэж. Ерөөсө тэр л гол шүү дээ. Ерөөсө найруулагчны гол одоо зорилго бол миний өөрийнхөө ертөнцөөр бусдыг цаг 30 минут, 90 минут юм уу 2 цаг аялуулахад гол одоо бахархал нь тэнд оршиж байгаа. Би ингээд жүжигийг хүмүүс үзэж байхад миний ертөнцөөр аялж байгаа гэж бодохоор бүр ингээд кайф төрөд идэв. Номыг бол уншаад Виктор Хьюгогээр аялчих болно. Виктор Хьюгогийн номыг Наранбаатар Парисын дархийн сүнгээ мюзикл болгоод хүмүүс хүргэж байгаад миний ертөнцөөр явчихж байгаа. Тэгэхээр тэр л одоо найруулагчны хамгийн сайхан бахархалтай. Тэгээ яг кинон дээр бол тэр үл таних эмэгтэй гээд танихгүй эмэгтэй цэглэхэд алдартай өгүүлэг байдаг л тэндээс үүдээ тэр хүний анхны хайр тэр дундаа эмэгтэй хүний сэтгэл хөдлөлөөр ямар тийм агуу юм бэ гэдгийг харуулахыг л зорьсон юм л да. Тэгээд тийм үнэнч дурал хорвоо ертөнцид байдаг. Гэхдээ тийм болгон бидэнд л ажиглагдаад байдаг. Уйлна гэдэг маань өөрөө юу юм бэхэр хүн байхын гол үндэслэлтэй. Бид нэр хүн байгаа л юм байна гэдгийг бол зөвхөн эмэгтэй хүн дээр биш эрэгтэй хүн ч гэсэн ойлгох ёстой. Хүн гэж өөрийгөө хэлүүлэхийн тулд хүн гурван шин чанарыг агуулах ёстой л доо. Нэг нь өөрөө сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлдэг байх ёстой. Хоёрд нь өөрийгөө сонсож чаддаг байх ёстой. Гуравд нь бусдыг инэрч хайрлаж чадчихвэл сая одоо чи хүн юм а гэж хэлэгдэх үндсэлтэй гэж шинжлэх ухааны талаас нь үзээд байгаа шүү дээ. Бас нэг чамдаа би хайртай гэд гоё дуу тий. Тэр кино дээрээс би юуг энэ кинон дээр юуг ойлгуулсан гэхээр одоо яг орчин цагт хайртай залуу хосууд учирсан мөртлөө мөнгө төрөнгөөс болоод одоо юу гэх юм салж байгаа тий. Хайраараа амьдрч чадахгүй байгаа. Нийгэмд шүү дээ. Гэр бүлээ тэжээхээ гадагшаа явж байгаа гэдэг шиг ингээд хагцаж байгаа нийгмийн юмнуудыг ингэж их дүрсэлж үзүүлснээрээ би таныг энэ нийгмийн эмзэг сэдвүүдийг их гоё нарийн хүн болгон хараад анзаардгүй өнгөрчдөг юмнуудыг их гоё нарийн томруулдаг шилээр хараад түүнийг уран бүтээл болгодог юм найруулагч юм байна гэж өөрийнх нь зүгээс боддоод ер нь яг ийм бүр ийм детективч гэдэг юм уу бүр ийм эсвэл бүр тийм гоё инээдэмч гэдэг юм эсвэл адал явдалтай ийм зүйл рүү ер нь орё гэж боддгоо юм зүйлээс хийсэн үү? Гэхдээ би ерөөсөө нэг юм би хүн чинь өөрийнхөө үзэл бодлоор л амьдарч насан туршдаа дуусч байгаа шүү дээ. Зүгээр би бол хизээч аимшиг кино хийхгүй. Ерөөсөө хийхгүй. Би өгөхгүй. Би чи их ёр зүм бил янз бүрийн юм дотор боддог хүн хэрэгсээ болохгүй. Сүжиглэг гэдэг юм. Байлдаантай одоо юу гэдэг алан хеданта маф завта кино хизээч хийхгүй. Гоё юм биш үү? Үгүй. Над угаасаа тийм таалаг. Тэгээ угаасаа кино зэрэглэлээр тийм сэдвүүч их доор явдаг шүү дээ. Тийм үү? Тийм шүү дээ. Тэр дундаа мелодрам бол их өндөр зэрэглэлтэй явдаг шүү дээ. Хүн бүхнээ бас нэг хийгээд байдаг. Тэр нь юу гэдэг зарчим дээр тогтож байгаа нөхөр найруулагч миний нэг бодож явдаг. Нийгэм ингээд хойсон өөрчлөгдөж шүү дээ өдөр өдрөөр. Тэгэхэд хүмүүсийн характер хэрхэн өөрчлөгдөж юмд хандах хандлага нь анын шин өрч байгааг найруулагч аажих хэрэгтэй байхгүй. Ерөөсөө гол юм. Тэр тусгалыг л бид нар уран бүтээлдээ тусгаж харуулж хэмээж чинь сая тэр өөрөө цаг үеийнхээ уран бүтээл болж байгаа жишээ.
Тэгхгүйгээр зүгээр байдаг юмнуудыг бид нар хийгээд нэг төр зуурын нэг 90 минутанд нэг сэтгэл хөдлөлийг хийгээд яах юм бэ? Уран бүтээл бол өөрөө одоо гараа явахад л хүнд заавалчгүй юм бодуулчих хэвээр. Тэр бодол нь өөрөө ядаж нэг гэр хүртэлх зайд нь оюун санааг чинь эзэмдчихвэл би нэг юм хийжээ л гэж боддог. Тэр өөрөө цаашлаад 3 хоног удажчихвэл сайн л байна. Нөгөө тал дээр нь найруулагч нар нэг юм юусэн анзаардаг. Жүжигчэнтэй ажиллаж байгаа тухайн жүжигчний дүр бүтээх гол одоо хөшүүрэг нь өөрөө найруулагч байна. Тэрийг дандаа умаар. Тэгэхгүй ингээд өнөөдрийн кинон жүжигчдийг хараараа ингээд нэг кинон тоглож байгаа нэр нь ондоо, хувцс нь ондоо болно. Альбом тушаал юм уу эрхэлжгүй ажил нь ондоо. Тэгэл өнөөх нөхөр л яваад. Байдаг нөгөө линээ дээр байдаг л үнэлгээгээр яаж байгаа юм. Ерөөсө жүжигчийн хүний туйлын зорилго бол дүр бүтээх шин. Дүрээс дүр шилжиж өрмөс тэр дүр характеруудыг тэгвэл тэр дээр яга алга болсон. Тэр найруулагч ажиллахгүй байгаа учраас тэр тухайн жүжигч нээгдэхгүй бай. Тэр дүрий дээрээс өөрийнхөө олж чадаагүй олон арын шингуудыг бий болгож үзэгчдэд итгэл үнэмшлийг бий болгож чадаагүй байна. Тэр өөрийн амплуагаа олж аваагүй байна гэсэн асуудлууд бий болж байгаа. Тэр бол зүгээр л юм. Одоо би зүгээр нэг шүүмжлэлтэй тэгэхэд одоо нэг кинонууд биш үү хөгжиж гэн гэж хувийн жанраар хөр хийж юм боловч нэг л том юм гаалтаад байна. Операторын кинонд л яваад шүү. Зүгээр оператор л кино. Тэрнээс тэр үйл явдлын аран шин, характер, ситуацийн онцлог юу байх нь чухал биш шүү. Зүгээр л одоо оператор л аваад. Тэнд найруулагч нэр зүйлс уусгаж юу ч хийхгүй. Ядаж жүжигчинтэйгээ ажиллахгүй. Тэр дүрийнх нь тархтаа өгөх нь аль зэгт очиод яаж өөрчлөгдөж, хэрхэн тэр нь гуйрж, эхлэхэд хэн байгаа, төгсгөд хэн болов гэдэг утгагүй ч байхгүй. Мэргэжлийн юмнууд алга болоод байгаа. Зүгээр ингээд сайн ярих юм бол клип болчиход байгаа. Тэгэхээр энэ дээр илүү их анхаарч тэр мэргэжлийн гэдэг юмыг бид нар үргэлжил л одоо авч явах хэрэгтэй. Жишээ нь мис засалч хүн чинь нэг бусдаас ялах ялгамж тэр хагалганд хамгийн хүнд юмд ордог. Тэрийг өөрөө мэрэгсэн байж чадж байгаа учраас тэр хүнд амь насаа хүн даатгахтай адилхан бид уран бүтээлд бас яг тэгж хандчих хэрэгтэй. Хин нэгэн гадны мэрэгжлийн хүн ирээд үзэхэд нэг сценыг хэлээл энэ акт яг мэрэгжлийн мэн гэж хэлүүлж чадах ёстой байхгүй. Тэр байхгүйгээр ингээ хийцэн суулгаад зүгээр ингээд нэг тийм копи паст явуулж байгаа. Зүгээр ингээд заримдаа ингээд орчин цагийн сүүлийн киног харахаар за энэ чи хаана үзлээ гэж бодож байгаа юм. Эсвэл Солонгос гэнэ эсвэл Америк зарим нь бүр ингээд тэр паланыг тавьсан байх чи. Бүр ингээд тэгж хуулчих бас болдгоо байхаа. Наадмын талбай дээр очиж байгаад хаанаасаа хаалгач нь гихчээр Улсын драмын Эрдмийн театрын тэр ямар л хүч байна тэнд ажиллаж байсан. Яг очсон чинь өндөр түвшаах. Хөөе ороороо морь бойл чи гар чи хой чи яах гээд энэгээр яваад байгаа. Ороор гэл нэг халуун наранд. Та драмын дөрүүлгээд одоо бог яхад та хэд нөгөө Амгалан Баатар амгаа ах маань тэнд би өнөөдөр дуу гэж минь хариуцаад авцсан. Энэ рок попынхаа дуучдыг би хариуцуулаад дуулж байгаа гэд дуулуулж байгаа гэд ингээд ажиллаж байсан. Тэгэл ерөнхий найруулагч гэдэг ч юм уу өөрөө найруулагч олон талын юутай шүү дээ. Юутай байх хэвээр. Чадамжтай байх хэвээр. Тэрний нэг нь бол удирдахч. Бүгдийг нь одоо ингээд удирдахч тэрийг бүх хүмүүсийг нэгэн зүгт харуулж чадах юм дээр нь хариуцлагыг өргүүлж тэгээд эцэст нэг ингэж бодчих бүх юм бол үн цэнтэй болно л доо. Театр бол өөрөө хамтын хөдөлмөр. Бидний хөдөлмөр бол ерөөсөө бусдаас шалтгаалдаг шүү дээ. Бусдаас шалтгаалдаг нэг хэдэн салбар байна. Зураач байна. Будаг нь байхад бол хөгжмөн зөвлөгөртэйг үзээлэн зохиолчул ингэ үзэгтэй байхад биднийх бол шал ондоо. Яг гэвэл бид нийлж мэддэг учраас биднээс илүү их тийм юу шаарддаг шүү дээ. Зүгээр одоо бас нэг цаг үед нэг хүмүүсийн би түрүү тэр мэрэгжлийн гэж яриад байгаа юм нэг жоохон одоо бид нар жоохон одоо сайн мэрэгжлийн засгийн газар гэж ярьж байна. Мэрэгжлийн гэдэг чинь аюул чухал байхгүй. Чи өөрөө мэрэгжлийн жүжигч юу? Хаач би мэрэгсэн боловсон үчин гэдгээр хэний ч өмнө бардам ямар ч жүжигийн ситуац чи хинээрчлэхгүй тоолчдөг тийм чадамжийн тухай яриад байгаа. Энэ чадамж нь өөрөө юу юм бэ гэхээр алдагдаад байгаа. Жишээ нь би одоо бодож байгаа нэг дөрвөн мөрөний толгой оловчаал өөрийгөө яруу найрагч шүлэгч байж болно шүү дээ. Тийм ээ? Уул нь бүшгийн хэлсмэд хүн бүхэн шүлэгчээ гэдэг. Хүн бүхэн бол яруу найрагч биш. Нэг толгой оловчгоор яруу найрагч болчих. За нэг дууны ая зохиолчоор хөгжмийн зохиолч болчих. Хөгжмийн зохиолч гэдэг цолыг авахын тулд тэр эрхэм нэрийг авахын тулд тэр дор хаяж нэг симфон, дүр, тийм ээ, кино, жүжигний хөгжим, одоо жижиг одоо юу гэдгийг санаа тэд бичсэн байх ёстой шүү дээ. Тэр одоо шалгуурыг давжээ сая зөвхөн дууны ая зохиолч. Дууны аяг бол би ч зохиолчж байгаа байхгүй заримдаа. Гихчлэнгээ. Тэгээд нэг хідэн дүрс олвчхоор найруулагч гэж юм. Тэр кино найруулагч юм.
За театрыг бол арай барддаг учраас арай тэгж зүрхэн өрөхгүй байх шиг. Зүгээр нэг дүрс оловчаад нэг операторын ажлыг оловчаад киноны ерөнхий найруулагч. Киног найруулсан бол бас болж байгаа байхгүй. Тэгээ тухайн нэг уран жүжигчин яг би ингэж имзэглэж ярьдаг юм бол энэ найруулагч гэдэг цол мэрэгжлийн чинь зүгээр ингээд булаагаад аваад ингээ өөр төр наачдаг юм биш байхгүй. Эний чинь найруулагч гэж би өөрийгөө хэлүүлэхийн тулд хичнээн олон он жилүүдийг ямар их шалгуурыг, ямар их бүтээмжийг гаргаж сая би өөрийгөө найруулагч гэж хэлүүлэх одоо таатай нөхцөлийг бүрдүүлсэнийг хинч мэдэхгүй шүү дээ. Тэнгүүд одоо нэг захын нэг баач гэх нэг кино игээл найруулагч гэл тэгээд сууж мууж байгаа наймаар тэгээ ядж байгаа тэр киноныхоо саналыг худалдаад авчих юм аа. Директор гэх. Тэр саналгатай саналгуу бол хийж болох юм байгаа шүү дээ. Санал нь бол энэ дотор баймаар байгаа байхгүй. Тэр одоо ч нэр дэх үед бол бумаа гэдэг бумааг нь ярьдаг байлаа тий. Одоо яг чиний надад чи би хэлэх үү. Сайн найруулагч байсан учраас хүмүүс тэр найруулагчийг ярихгүй байгаа юм. Дүрийг ярьдаг байхгүй. Яагаад гэвэл Цэвэнжавга тухайн Жигжидгөө хоёр хоорондоо маш их хамтарч ажилласны үр дээр тэр дүр одоо хүртэл бумаа, галзуу бумаа. За одоо юу гэдэг юм бэ? Ягаан гажид гэл жүжигчин тэгж дүрээрээ мөнхлөгдөж үлдэж байгаа юм л итгэлт баян гэл дор шолмгоо байсан учраас итгэлт баян гэж ог ахын дүр гарч иж тэгжээд сая тэр жүжигчин найруулагчийн шүтэлцээ тэр дүр хүний зүрхэнд л үлж байгаа. Одоо тэгж байгаа дүр байна уу? Одоо бол тэгж ярихгүй шүү дээ. Зураг авалтан тасархаа болжээ. Тэ. Гоё газар байна те. Гоё газар. Энэ газар хаана байд юм бэ? Монголд байд юм уу? Монгол гэж танигдахгүй харагдчихлаа шүү. Тэ. Хувцс нь гоё. Тэр тэр кино аюу гоё өнгөтэй юм байлээ. Гоё машинууд гарсан байлээ шүү. Хуралдаа. Юу л гэх юм бэ хүний сэтгэл? Тэгж ярьдаг болсон тий. Тэгэхээр таны хэлэх гээд байгаа мэрэгжлийн гэдэг үг чинь аюу чухал байхгүй юу? Мэрэгжлийн гэдэг энэ дээр яг энэ таны өнөөдөр онцолж авчирсан гол үгийг авчих шиг боллоо гэж бодлоо. Яг үн. Чи мис асалч хүн байжсэн чинь нөхөр би энч гэл гэдэг үл тэр мис асалч ууралтай. Нэг ч хүн хагалгаа гэх хүмүүст л. Тэгээ хаалгаа гэхээр амжилтгүй байдаг хүнийг одоо эмч гэж хэлэх үү? Яг тэрнтэй адилхан шүү дээ. Яг хөө одоо түрүүн би 3 найзтайгаа залуу гоё юм орь залуу байхдаа гоё юм хийх гоё шүү дээ. Тэгээ би дөрөв ерөөс юм орцсон дуулж исэн дуунууд ингээд найз нөхдөйгөө төрсө өдөрчөр гитар дараал тэр дуунуудыг дуулдаг. Ягаад энийг нийтийн хүртэл болгож болдгоо юм бэ гэсэн бодол төрөөд ерөөсөө дөрүүлээ юм гоё дуунууд бид нар мэрэгжлийн дуучид биш зүгээр те бид нар нэг чанар бай. Айл болохоор дууг бидний жүжигчдийн нэг чанар шүү дээ. Айлхаар амьд дуулахыг одоо мэдэрч дуулахыг хичээдэг. Тэр настрын тэр дууны утга санаа агуулга мөн чанарыг илүү гарахыг хичээдэгтэй л гол давуу нь болохоор тэр уянгалаг гуралдаа талын юм нь бол жоохон байхгүй шүү дээ гэдэг шиг. Тэрийг бас мэдээд тэрийг юугаар халахлах вэ гэдэг бас мэдээд байна гэдэг шиг. Тэгээд тэр дуунууд маань бол яах вэ үзэгчсэн. Бид нар яг энэ жил манай нэг 10 жилээ гээд бид ажилдаа төрийн алба хаадаг болохоор чинь ажилдаа төртэй байх юм байна. Нэг 3 дахь сэдгийг гарах га дуунуудаа бол цуглуулсан л байна. Тэгээд нэг тохироо хүртгэр нэг сонсогчтой хүргэнэ. Дуулнэт. Дуулнэт. Дуулах байлгүй гэдэг шиг. Яг чи миний зохиосон дууг яагаад зөвшөөрлөгөө дуулаад байгаа гэх хүн байхгүйсэн болохоор арай амар байсан уу? Тэг яг нэгдүгээр тэр дууны эзэн тодорхой бус. Тэг ингээд олон орц одоо юунд пианарын сүлдээр дуулагдаа явцсан. Тэгэд ганц хоёр эзэн гарч ирсэн чинь жишээ нь тэр Эбис Сэрчмэ хоёрын дууг бид нар орцын дуу маань гэсэн чинь өөжиг үржсэн. Эн чинь миний 10 жил тогтоос хөөсөн дуу байж тэгээд эцэд гараад ирсэн шүү дээ. Тэгээд бид нар үлзий орших гэдэг ингээд тавиа явчихж байгаа байхгүй юу. Бид дуулан тэр гаргасан CD бүхний хард тоглолт хийжсэн шүү дээ. Анхных нь бид нар энэ тэр хайрын дурсамж гэдэг цомгийг гаргасныг нэг UB Pass тоглолт хийхэд on the production хийж өгчсэн бидний тоглолтыг аягүй гоё юм театрчилсан. Дууг яагаад дуулах болсон? Яагаад энэ дууг ингээд орилж гашгачаад дуулах болоод байгаа юм гэдэг. Пов тийм ээ учир шалтгаантай нь холбож жоохон тийм театр шоу мюзикл гэж хэлэх гэснээр айгаад бас мэрэгжлийн усж бас мэрэгжлийн юм арайч болоог байгаа гэдэг театрчилсан шоу гэж ütсэн нэрийг нь. Одоо бол хүмүүс шууд нааш мюзикл тэгээд хамаа хин тэр одоо хүмүүс тэгээд намайг хин хэлэх нохоо хин сайхан гэдэг шиг том болчихсон. Ягаад гэвэл нөгөө урлаг судлаач нар нөө байхгүй. Судлаач нар нь бичгээрээ тийм амбиц бичнэ. Хин нэг энийг хучин дарж тэрэн дээр нь вайс ирэх гэсэн бол зүгээр л чухам үнийг яг мэрэгжлийн төвшин. Жишээ нь ингээд судал шүүмжил бичнэ гэдэг чинь өөр стандарт форматтай байх хэрэгтэй байхгүй.
юуг нь чухалчилж, юуг нь яг мэрэгжлийн нүдээр харж, юуг нь гоочилж, юуг нь шүүмжилж, шүүмжилж үтсэн чи тэр дараагийн би жишээ нь манай эртний одоо мундаг найруулагч хоо нацагд орж байгаа шүүмжүүдийг уншижсэн л да театрын архивээс аваад би тэр манай мундаг том ардын жүжигчин гавьяат эднийг шүүмжлээ бичсэн байгаа. Би тэр шүүмжийг уншаад надад хизээч тэр хүнийг доромжилж байгаа юм шиг санагдаг. Харин тэр бичлэлтээс нь ямар их тийм ухаарал өөрийгөө олж харах, хүний шүүмжилсэн хүртэл би өөрийгөө олж харж ирсэн. Тийм мундаг тийм одоо бичиж шít ухтгууныхаа мөн чанарынхаа. Одоо манай судлаач хүмүүс юу хийж чинь гэхээр зүгээр л хүн доромжлоод байгаа. Тэр хоо нацагд орж үгийг харахаар тэр хүнийг ингээд нэг өнцгөөс наруул хүнийг жоохон доош нь хийгээд байгаа юм шиг мөртлөө ямар их ухаарал хайрж бодол эргэцүүлийг үүж чадж байна гэдэг нь тэр бичлэлт форматанда байна гэж би ойлгоод байна. Тэр стандарт шинж чанартай. Тэгэхээр бидэнд ийм мэрэгжлийн одоо судлал шүүмжил бас хэрэгтэй байна. Тэр байж иж чинь урлаг өөрийнхөө голдрогоор явдаг хөгжлийнхөө зүг чигийг илүү их тодорхойлж чаддаг болдог. Яаж харагдаж байна? Би бол одоо ер нь бол боддгийн зүгээр улс өөр аливаа улс бол соёл урлагаа бол нэн тэргүүн тавих хэрэгтэй. Нийт. Яагаад гэвэл соёл урлаг өөр аюу хүчтэй зэвсэг хүмүүсийн оюун санааны итгэл үнэмшил явж идэг учраас энийг нэг тавихгүйгээр бид нар ихэнхдээ дандаа 2, 3, 4, 5 магадгүй 8, 9 ч тавьж байгаа. Энэ өөрөө асар том алтай. Манай нэвтрүүлгийн онцлог нь тийм хөгжилтэй биш. Дандаа юм хэрэгтэй юм ярих юм. Бодлого юу нь болоод байна? Гоё болохгүй байна. Юу хүмүүс анзаарахгүй байгаад байна. Энэ хүн юу хийснийг хүмүүс мэдэхгүй байгаад байна. Гэт ингээд гоё нийтээрээ бие биенээ дэмжиж амьдрах юм бол нийцгээд бас дагаад бид сайхан амьдрын шүү дээ монголчуудаа гэдэг утгаараа M-pop-ийн онцлог зочноор таныг урьсан. Баярлалаа. Тэгээд нэгдүгürt бол бид нар нэг зүйлээр бахарх хэрэгтэй. Монгол хүн болж төрснөр. Монгол энэ олон 200-аад орны дундаас энэ түүхэн одоо түүхтэй, төрттэй, алдаатай, оноотой, ахицтай, дэвшилтэй бүхэл цаг үеийг туулсан тийм гайхамшигтай ард түмний нэгэн эдис суулж төрнө гэдэг бол энэ бол маш том бахархал. Бидэнд бол сайн цаг ирэх бүрэн боломж. Энийг бол бид нар өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Өөрсдөөсөө эхлэхийн тулд төр засаг мөнөөр соёл урлаг руу илүү их анхаарлаа хандуулаасай. Манай соёл урлагийн уран бүтээл би бол Монголын уран бүтээлчнийг маш их авьяасдаг гэж боддог. Гагцхүү тэднийг одоо хөхүүлэн дэмжих, уран мөх, тэдэнд одоо тий боломжийг өгөх тэр нөхцөл их таарах. Тийм учраас дор ажил амжиргааны төвшин шүүд. Тэр төмний нүдэн дээр ил байдаг, бусдын идеал болдог, үнэт зүйл нь болдог, үлгэр дуурайл нь болдог хүнийг бид нар хүний нүдэн дээр гачаа цаашаа хараад булан талах идж байгаа гэж хэлмэлүүлмээргүй. Тэр хүн сайхан амьдардаг. Тэргээрээ бусдаа үлгэр болдог. Тэрийгээ хүмүүс хайрлж, шүтэж, үлгрээн болгож амьдардаг. Тийм гоё тогтолцоонд түрээсээ. Урлагийнхныхаа их хайрлаасаа тэдний бодлогыг их зөв хэрэгжүүлж, соёл урлагийг нэг тавьж тэр хүчтэй үзэл суртал шүү дээ. Үзэл бодол энийг одоо ингэ зөв бий болгосоо л гэж хүсэх байна. Тэр цагт бол одоо Монгол хүнд бол хийж чадахгүй бусдаас ялах ялмж дэндүү их байгаа. Тэгээд нэг юм давтамж байна. Зүгээр энэ миний л бодол шүү. Одоогоос 2220 жилийн тэртээ хүнөөгөрн дэлхийн талыг эзэлж тэр газар нутгийн хувьд тэр үед бол цэрэг дайны бодлого чухал байх л та. Тэр оюун санааны амны хувьд бол анхны төр тулсыг бий болгож ирсэн. Тэрийг нь бол одоо гээгэл хүртэл хэлсэн байдаг шүү дээ. Хүн төрлөختний түүхт орноос монголчуудаас эхэлдэг. Учир нь тэнд төр байсан юм. Төрөөн цогцлоож сая 100 олон ард түмэн болдог, түүхэн бичдэг гэхээр анхны төр тулсын тэр асар өндөр соёл иргэншил хүнөөгөрн дэс. Тэр өөрөө нэг одоогоос 2000 жилийн тэртээ. Дараа нь дахиад нэг 1000 жилийн дараа 13 дугаар зуунд эзэн Чингис өгөөдөө тий хувлаа хааны үед бол ингээд дэлхийн л тэрний үүдээ бүр ингээд тэр оюун санаа бодлого тэр хүн төрлөختөнд хэрэгтэй өв соёлуудаараа дэлхийд мандалж ирсэн. Одоо надаа ингээд дахиад нэг яг тэр давтамж энэ 21-р зуунд болох юм шиг санагдаад байгаа байхгүй. Зүгээр л уран бүтээлч хүний нэг тийм зүүн савнд юм уу гэдэг. Тэгээд энэ бүхэнд сайн цагийг бүгдээрээ хамтдаа хин ч гэсэн чи гэсэн дотор байж байгаа. Монгол улсны сайхан хүчийг харчаад нүд амжуул бас болж байна. Тий, нэг хүн ингэж сэтгэж бодож ийна гэдэг чинь M-pop-ыг үзсэн бас нэлээд олон үзэгчид ч гэсэн дотроо энэ мэдээллийг очсон байгаа, мэдээлэл хүрж ийн, мэдрэмж хүрж ийна гэдэг чинь мэдээж нэг өдөр болох нь тодорхой юм байна. Яг үнэ. Ийстэ гаргалгыг нь хүн бүхэн өөрийнхөө тавьж штэ. Тийм үү. Ар болгож болно. Заавал дүр байх алгүй шүү. За хоёул энэ тухайгаа үргэлжлүүлээд нэвтрүүлгээ хаа чи энэ тухай хоёул үргэлжлүүлээд тас яриад явъя. За тийм баяртай үзэгчтэй.
Дараа дахин уулзъя. Pop Entertainment News-ийн хүнд зочны болон Pop Entertainment News-ийн хүрээд өндөрлөлөө үзэгчтэй та бүхэн таалагдсан байх. Channel 11 соёлын давталгаа дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай.